Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг үндэсний бүхийн барилдааныг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлдэг NTV телевиз уран бүтээж хамтлан 7 хоног болгоны мягмар гарагийн өдөр үзэгч та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгээ хүргэдэг билээ. За өнөөдөр бүхий өрөө нэвтрүүлгийн 12 дахь дугаар та бүхэнд студиэс хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран хөтлөгч үндэсний спортын судлаач, үндэсний бүхий улсын тайлбарлагч Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За нэвтрүүлгийн зочдоор аймгийн начин 5 хон дивжиний туслах багц ташгалжуулагч Баярхүүгийн Улаалзган ах маань хүрэлцэн ирсэн байна. За мөн нэвтрүүлгийн зочноор үндэсний бүхий холбооны Жагдигийн багийн гишүүн улсын засвал Балжины Мянган төмөр ах нар маань хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За өнгөрсөн амралтын өдрүүдэд 2 өдөр дараалж аймаг цэргийн начин болон аймаг цэргийн золдоо хөгчүүдийн барилдаан болсон ийм 7 хоног байлаа. Ерөнхийдөө он гарснаар 2 өдөр дараалж аймгийн золдоо хөгчүүдийн барилдаан болсон уу? Тэгсэн. Чансаа олох барилдаан. Нөгөө юуны өсргийн наадам барилдаан. Тийм барилдаан нөгөө хоёр ялгаар нөгөө аймгийн начингууд сумын заануудын чансаа олгох, маргааш нь арслангууд доош хөгчүүдийн чансаа олох барилдаанууд явсан. Дорнод аймгийн Баян сумын сургуулийн 100 жил яа. Нэрэмжтэй барилдаа. Аймаг цэргийн начингуудын барилдаа энэ үйлрэл анхных уу? Тийм баг тий. Цагаансараар хийгээгүй шүү дээ тий. Хийгээгүй. Тэгэхээр анхны л анхны барилдаа. Энэ үйлрэлээ 10 дахь үйлрэлтэй гэсэн 11 гэсэн үү? Аймгийн начингууд байна. Тий. Эхнийхээсээ тоололоо 11 гэсэн үү? 10 байсан уу? 25. Тоолохоор 10 болов гэж би бодсон. Анхныд нь зөрөх дотор дөрүүлж ирсэн. Тэгээ зөрөг юм хөртнө хэрэлтэд. Цагаансараас 16 он юм уу та. 16 биш юм байна. 17 оны цагаансар юм уу? Тэгээ сүүлийн нь бас нэг цагаансарын барилдаа юм болоо та. Төрөө төрүүлээд мега зөрүүлсэн баг. Болцох төрөлөө. Дөрөв төлсөн. Гантлага хоёрлуулчихсан тий. Тэгэл тэрнээс хойш хийгээгүй ч сая хийх шиг л та. За тэгвэл бас нутгийн харьяат, спорт хороодын харьяат энэ цаг үеийн бас шилдэг начингууд нэгэнд ор цугларан барилддаг аймаг цэргийн начин цолтой хөгчүүдийн барилдааны ээлжид нэгэн цуврал барилдаан бол өнгөрсөн амралтын өдөр болсон. За барилдааны ер нь тоймоос бол хэдүүлээ 4-ийн даваанаас эхлээд явчаа 256 бүхийн барилдаан 2 барилдааныг өнөөдөр томилон үзүүлнэ. За 5 сарын 17-нд аймаг цэргийн начин цолтой хөгчүүдийн барилдаан, 5 сарын 16-нд өнгөрсөн нэм гарагт Дорнод аймгийн Баян сумын ерхий усрлын 100 жилийн ой зориулсан аймаг цэргийн алдар салтаа 256 бүхийн барилдаан болсоо. За 4 навны график руу орох уу? За тодсойхны мөнхөрдөн Наранга булганы гамбайр гэж. Хоёр гамбайрын хууль их сайн байгаа шүү. Энэ бол булганы гамбайр. Тодсойхны мөнхөрдөн дээр очсон байна. Адиа сүрэн Энхвэрийг дарангаа цэцэрлэгийн залуу байлээ. Бологийн алтан гэрэл Гасэрбэгтэй, Мөнхөт цагаан банд, Эгчаан дармаа газрын мөнхтлөг байна. Лагуучрын Төвийн Илгэраны ах хоёр, Улар төгсөн ах хоёр гэдэг тэр Баярбат Алтай уягийн мөнхөрдөнтэй Сандагдорж, Усын Бомбаяр, Дундгуй мөнхтлөг, Налайхын Мөнхбаатар, Дорж өвдөр Цэрэнжүүгийн мөнхөрдөн, Өөрөнгө хожиртэй од хоёр, Харанга Оваатардэнтэй Амарснаа Завхны Бямбатарчтай Сэлэнгийн Бачиргал Улааны ширэндээ өгтэй Бэлэг сайхан гонч өсрөнтэй өгөөдөө борчтой. За энэ Булганы сайхны Батэрд нь чойнтой. Нуурт таарч явах шиг байна. За хоёр Батэрд нь дараагийн доонд нь Хоорондоо таарчлаа. Хоорондоо таарсан баг. Тэгсэн Арангаа Батэрд нөө. Тэгээ Атган Батэрд нь Батцэрийн Батэрд нь барилдаад Арангаа Батэрд нь давлуу. Тэг Арангаа Батэрд нь даваад Булганы Батэрд нь. Булганы Батэрд нь ч аймаг цэрэгт Хоёр төрүүлчихсэн. Хоёр төрүүлсэн байна. Хоёр төрүүлээ дараа л төрүүлсэн байна. Дараа л төрүүлсэн. Энэ Бямбатарч ер нь их сайн байсан шүү. Ер нь 100 хөл баруун хөл аль-алийн нас шүүрчээд гарагдаж байна. Цэцэн хөлн Бямбатарч гэдэг. Завхны цэцэн хөлөө. Толгомгнаг хийсэн санагдаж байна. 3 дээр. Их сайн байгаа нэг хийсэн шүү. Энэ Амарснаагаас их сайн барилдана гэсэн чинь ингээд хүлээн авчихсан шүү дээ. Тэг Бямбатарч хайсан шүү дээ. Бомбаяр. Тийм ээ. Шиг доогийн бомбаяр. Сандагдоржийг нь болгоно.
Болгоны сандаа. Адиа сөрөн шонхор тавж байна. Өсвөр төр яг ингэж орилдог хөхтөөс л да. Харцагдаад хөлөөрөө татаж ирээд мордчихдаг. Бие наал үзгэр хөлний бэрээр татаад явчихдаг энэ төр. Тийм сонирм их гэдэг хөхтөөс. Донцны батлан хамгаалах сургуулийн оюутан байгаа. Тондогон цагаан ремонтлогод авч байна. Сүнхбаатарыг давж байна. Налахаас одоо яг аль бисний яриалтай барилж байгаа юм энэ хүн залуудаа юм. Өсвөрт бас барилдаад идэв гэсэн. Мөгтлөгөөс нь давсан барилдаа 100%-аад. Мөгтлөг. Дармаа газрын мөгтлөг. Орон давхар тогчоо. Тэгээ давхар ачаад байсан. Дээлчилсэн, давуулсан барьсан дээрэн дэрх барилдаад энэ лаг учраас их гоё суульсан юм. Говьлтын дөрвийн залуу. Хурц алхаад зөрөөс суулждаг. Хоёрыг хийж. Зүм суул. Өгөөдөө борч хоёр наан барилдаж байна. Одоо нэг Ванчгийн туяа заяа нэрэн дүүштэй. Тэ аймгийн зам Баатархуу. Тэгээ Даваа мөхийн Баатархуу. Ванч бохинж одоо бараг сумыганаад би 24 ч гэдэг лөө. Их олон дөрөв асуулсууд шүү дээ. Хөө. Тэдний удмаа. Туусууд. Аймгийн арслалт гоё. Тэгээ асар олон шүүг олсон. Нэг удмын юм усуд байдаг. Тэдний төлөөл. Аймаг зэрэг тус дажиг орилцсон шүү. За энэ цагаан байна. Цагаан дэж дархан болоод байгаа юм да. Сосгоо өргөөгөө бас ингэсэн тий. Тий. Сумын зонд. Алтан гэрэл Касервек. Тэнгэрл хоёр. Алтан гэрэл энэ жил урд жилийн бод их айтаахан жигдэх юм юу. эндээс татаад тавироноос алсын шуудаг аваад тэр нь бадцсан л да. Тэгэл ямар ч алдаагүй л хэлээ л дээ. Ямар ч алдаа хийгээгүй. Ер нь бас их хий гарахгүй барилдах тийм. Цаадах бас л тачигнал өгч штэ тэгэл базуулаад байлээ л дээ. Яалтаа. Энэ бэлэг сайхан үнэтэй. Одлон жил мөлийн бод бас 1 2 3 нэмсэн. Аа. Алтан гэрэл чи хэд оноо? Нэрийг юм бол доо. За бас 91 гол арай буруу мэлчих гэдэг юм байна. Ер нь аймгийн арслан хүн шүү дээ. Арслан бол байж л гарав. За Батэрд нөө. чойнымыг хайчих шүү. Шулууны Батэрд нь давж байна. Зүүнд Монгодоо. Энэ үнийг би бас их дээшээ зүгээр дөрөв төлчих юм болоо гэсэн чинь тэгээд Арангаа Батэрднаас арай илүү бэлтгэлтэй байгаа юм билээ. Өөрөө амссан уу Арангаа Батэрдны? Дөрөв дээр оноо тарцсан. Оноо тарлаа. Тав дээр тунсан юм болов? Тав дээр тунсан юм байна. 5 дээр томлоо. За тэр Арангаа Батэрдэн дээр цаанд авч юм да. Одоо ирээгүй. Одоо ирээд авч байгаа хаа. Би 9 зүйлийг зарлаад за хужиртын юм билээ шүү. Жангор начин ахаах нөхөд энэ одоо иргээд. Дөрж өгтөр. Дөрж өгтөр бас их сайн байлаа шүү дээ. Цэрэнжийн мөхөрд нь хэнийг хэлээ. Бас нэг сайн үнэ гэж гарч ирсэн дээ. Үнкэрт нь Яа. Өөрөө 100 үнэтэй байна. Ч мартаал. Нэс хавирахт нь гаргаад тарцсан тий. Аа тий яг тэр л. шивэн давчин. Энэ өрч тэгшвэрц рүү үрсэн үү? Тэгсэн бах уу? Ер нь тэгэл үлдчихдэг юм шүү дээ. Тэрчэртэлтэй Чиртэлтэй. гарын үзүүр сайтай. Гончогтой бас амар үтсэн шүү. Өөрийнхөө хэмжээнд толтол ярилцсан. Яа, тэгээд өөр тэгж гончиг тогтоож байгаа юм байхгүй юм л шүү дээ энэ дотор. Ер нь ямар ч үнэтэй ер нь бол өөрийгөө өнөхөр дайчилж. Тэр баруун гарыг тогтоож байгаа тэр хараа зүр хичээл заачил шүү дээ. Ер нь яаж ингэж болдог. Хонсол да. Тэгтэл амар ярилцсан. Барилдааны нэгийн даваа эхлээл гончиг давал булоогийн алтан гэрэл давал гэсэн чинь та тайлбар дээр за ер нь нэг хол зөрөхгүй юм байна да өнөдөр. Гончигч зөрхөөргөө болчихсон тий. Гончигч мунд байгаа юм л да. Тэгээ Сайн байна. хэлтэй шигшээгийн тамирч. Тэгээ жингээ ер нь жоохон тавьдсан ч байлаа. Сайнасаач бүр онцгоос юм билээ шүү ер нь. Адлам бол жингээ жоохон бариад байсан баг. Тэгээ нэг экспортерыг бас өмц рүүгээ орж иж барилж чадахгүй шүү. Аа. Одоо ийш тийш явж барилдах нэрэ бага байгаа болоо гадагшаа дуулах нөгөө янз бүрийн тэмцээнүүдэд их л сайхан өнгөтэй байгаа шүү дээ. Энэ 100 гарслан болчих байлгүй. Саний одоо ингээл дөрвийн даваараа гарч ирсэн 6 сумын зав аймгийн ачингуудыг хараад
Энэ зам бол хаашаа салж очсон нэг цолоо ахиулахаар хэмжээний хөгжил байгаад тий. Өөрсдөө ер нь бол одоо цолонд бол хүрхэн бэлэн болцсон байгаа урд өмнө барилтаанууд ч гэсэн харууллаа байгаа хүмүүс л дээ. Аймгийн цол руу шахацгаацсан гэсэн үг шүү дээ тий. Сумын занд бол яг өнгөлж урилж байгаа залуучууд бол тэгэл яг гараал ирж илээ тий. Цагаан банд бол энэ жил их сайн байгаа шүү дээ. Ер нь бол одоо сүүлийн Дармаа Арцгаа хоёрт хоёлоо бас сайхан барилдаж шүү дээ. Ботлого эртэлтэй яваад байсан тий. Хэсэг. Тийм баг. Энэ Өдөгний хаалгаанд ороод тэгээд одоо сүүлийн 1-2 жил одоо сайхан л болж байгаа шүү дээ. өвөл нэг сумын зал их сайн барилдлаа. Шүгүрсэн баг. Их шүг Хоёр дөрөв. дараалал 2 дараалал шүгүрсэн баг шүү. Яг дараалал. Тийм баг. Дараагийн сарын их сайн байна гэсэн чинь нөгөө Омарт нэг үндэс. Нэг нэг. Тэгэл сая дахиад л. Энэ 10 толгойн сая завхаа явж барилдах шүү. Яг Даянгийн барилдаан болсон тий. За үргэлжлүүлээд 5-ын даваар ямыг хамтдаа харцгаая. 3-аас авсан юм биш Булганы хотод нь ч хотод нэг мөнхөрд нь баяраг аваад Тэгсэн баг. Адиа сүрэн дундгуй мөнхтлөхийг аваад Бологийн алтан гэрэл сумын зам мөнхтлөхийг аваад хоолтын лагчир зохны өмдөржийг дөрж өвдөр ширнэн доогийг өгөөдөө сумын зам цагаан мандыг 5 бөхөөс Булганы хотод Наранга хотод 3-аас аваад гончигсрын дон баяраар ирсэн. Томжээ. Гончиг 5 төрүүлж гисэн юмсан. Нийтийн Монгол төрүүлсэн. Нийтийн Монгол Цолгоо залуу төрүүлсэн. Сумын занд 2 төрүүлсэн. Аймаг зэрэг төрүүлсэн гэдэг. 5 төрүүлж амар үзүүлчихлээ. энтэйгээ Барилдсан жил нь Энтэйгээ 6 болж байгаа. бага үстэй тий. 2 жил барилдсан шүү дээ. 2-3 жилийн хугацаанд Хаяар нэг барилдал яваад байсан дөө. Барилдсан барилдааны ч баг. Ингээд өсөл та. Тэр баруун үлдээ ч юу ярих вэ тий. Тэгээд хамгийн гол нь өөрөө тэнцвэрээ алдахгүй байгаа байдал нь үнэхээр гайхалтай гэдэг юм л да. босоогоор байгаа доо. Тэ. Энэ бол үнэхээр гоё болсон байгаа юм. Одоо нэг 100-аас давцсан байгаа. 15 маа хүрсэн баг. 10 таа бол байгаа. чи өөрөнд тавьсан байт тий. Тийм тэрээс чинь нэг хасгацууд бариад ирсэн. Тэгээ ийм гоё том нүмердэг элбэгдэл байгаа юм дээ. Самаг гацтай сүрэн тавьж. Өнгөтлөгч бас нэг 2-3 жил бэртлэг имтлэгээс одоо нодлонгоос хойш сайхан маягтай болчихж. Яг юмыг хариулсан юм шүү тий. Нөгөө мордоо чихад юмсан байдээ. Өндөр чинийг Хавирцсан. лагчрыг хачлаа. Гой барилдаан тийм байлээ. Ер нь бас гоё зайч шүү. Дахин шив баг. Тий. Хэний? Цогцолах. Сүүж. Яг хүчиг шүү нэр нь те. Сүүж мөж рүү гарч жилийн өмнө цогцолах дагуулаад хийлгээд идэв гэсэн. хүчит те сүүж рүү гараад идэв. Яг нь Эгийн дахин. хүчин бөхчүүдийн нэг багш нэрэ. Сүүж гараад идэв гэсэн. Хууль сколог сургуулийн авраг маагаар сайн барилддаг гэдэг гэсэн. Авраг. Алтан гэрэл сайн байлээ. Ер нь сумын занд яг зэрэгцээ үздэг гэснүүд нь бүгд арслан болцсон л доо. Аймаг арслан зам болчихсон. Одоо төмөн дөмбөрл дойн дэдрэл үе хөштэй. Наахт нь гаргаж үлдсэн. Тэг алсын үйл дээр нь Өөрөө хөрүүлж юм хийгээд. баяр оттох шиг байна. Баярт. Тэг мөхөрдний давч. Өнгөртний харч. Өнгөрднөө сүүлийн 2 жил ер нь бас нэмэгрээд энэ бэртлэгийн төлөв нь яваад одоо л нэгтэй. Нэр Хууль сахиулахын шүүгэн шийдвэрийн ажилтан баха тий. Тий. Ер нь албандаа бас нэлээ Ачаалал өгж ажиллаж байгаа. ажиллаад байгаа юм бох тий. Тэрнээс нэг 5-6 жилийн өмнө болж бас Сайн үзэж байсан шүү. сайн үзэж байсан шүү. Өнд бэртуулахгүй, барьцаараа жигдэхгүй. За хоёр бат ирдэ. Энэ сувтай өнгө хэвцэх. Өндөр ном ер нь ойролцсон юм шиг байна тий. Бараг л адилхан да. Яранга батэрд нарыг хэлээд яртай юм гэж бодсон. Та томрохч шүү дээ. Бэлтгэл илүү байгаа даа.
Хаяа штэ болгоо өдөртөн тий. Арангаа баг гэж юм бол хэний шид билүү? Баярсаахан багшин шид баг шүү. Цэндийн баярсаахан багшин. Жилүүд тийм. Тэжүүлээд. Булганы Батэрд нь бол басан дээр зам. Цагаас нь дурдсан гэж. Ин ташаа маша том юм билээ. Өө сайхан. Арслан мен дээрхийн хичиг нөхдлөө. Цагаан мэнд өгөөдөө донжин. Өгөөдөгийн зүүн талч эвгүй юм билээ. Яг ийм төрлийн барилдаанд бас нэлээд сайн магадaltaй үнэтэй. Өгөөдөө бол яг энэ начингуудын барилдаан гэдэгт бол бас нэлээд үзэх боломжтой юм шүү дээ. Тэгээ Сумынзаа аймгийн начаар юу гардаг юм л да. Самбны зөрүү яалтаа гардаг. Зүгээр алтан цоо жинтэр бол бас нэг тийм тусгай Сумынзаа гэдэг тий. Тэр яалтаа солны зөрүү гараад идэв шүү. Их тийм сайн зогсолтой. Тэсвэр төвчээр сайтай тийм л ерөн Сумынзаа нь үлдэн штэ ерөн аймгийн начингуудтай барилдах. Хэрэн давхиж ясал. Нин нэрэлээ үтсэн шүү. Жиртэй, мэдрэмжтэй. Хоёр гарч магаатай л та. Тэр дэвчээр өөрөө дуусчлаа гэсэн шүү. Ийм үнийг ингэж хомчиж байгаа. Ямар ч хүнтэй ер нь өөрийнхөө хэмжээг бол яг л тултал барилж байгаа. Тэг сайхан одоо нэг найрмаар тавиад байхгүй. Ер нь л үзсэн шүү дээ. Нэг тийм ширэн давны таксигээд унжлаа гэж байгаа би хараагүй шүү. Дуустал үзээ л. Сэргүүнээс ер нь унжээс одоо цөөхөн баг. Аа. Ер нь тэгш барьц залгоонд байрал. Унахтаас өөх юм зүгээр нэг барилдааны нийт хэрэг яг удаашруулчаад байдаг. Цагаан хэцүү. Бусдаар бол тэгээд амар баг шүү дээ. Сүүлдэл байж байгаа. Ганц нэг хасагдсан баг шүү бас. Хасагдсан баг. Альтерэн зам байхад Сумынзаа үзэгдэл байна нэгсэн. Хойшлуулдаг гэсэн. 90 тэгэл ширэн дав гараад ирсэн. Тэгэл барилдан баг нийтээр хойшлуулж байгаа шүү. Цагаас угаал явчих уу. Амар үзэн л нөө тойргийн барилдаан ч хэцүү шүү дээ нөгөө. Хоёр хүн барилдаад удаж чаашаа дараагийн тойргууд ингээд гарах нь амун ингээд үлдээл хойш явчихж байгаа юм чинь. Тэгэхээр маань л үзээд байна үзээд. Тэгэхээр нөгөө хоёр тойрог алгасаал гурав дахь тойрог мөрөх чинь нийт барилдааныг хүлээж бүх барилдаа зогсож байгаа юм чинь. Тэр нь жаахан юм. За давсан бүхэн шүгрэх бас нэг хариуцлагатай даваа сая 5-ын даваа. Энэ даваан дээр ер нь онцлох барилдаа агуулгаараа ер нь саяулын тайм үзэж байгаа шүү дээ. Хэдүүлээ тэнд бүтэн байсан гандамрах бол бүр тэнд зассан. Аль барилдааны ер нь онцлох бол би хоёр Батэрдний барилдааныг л их гоё бодлоо гэж бодсон шүү. Аа. Тий. Би ч хиний нөгөө Батэрдний хайчих уу гэж бодчихсон. Чи бас тэр суудаад тэр зөрөгтэй гоё явж хайж байгаа нь сайхан юм билээ шүү дээ. Бэлтгэл нь бас нөгөө Арангаа Батэрд нь илүү байгаа мандаа гэж бодсон шүү. Сайхан барилдаа шүү, гоё барилдаа болсон. Хөвд. Яг бүгд л сайхан болж байна. Мөнгөтлөгийг арай нэг төвчээр алдаад илүү юм ич үү нэг арай би нэг золгоон дээр хүрээд илүү сэнжин дээр хүрээ барилтууд алтан гэрэлтэй. Аа. Гэсэн тэгээд айгүй амарх өөрөө наваад алтан гэрж их гоё мэдэрлээ. Бүр цааталт нь дагуул цаана шүү. Алсын үл дээр. Тэгээд араас давж чиг нааж тэнцвэр алзуудад очиод байсан нь мундаг барилдаа юмсан шүү. Набахыг тайлбарлаад бас бүтэн араал гэж. Ер нь 5-ын даваа бүгд л сайхан барилдаа доо ер нь. Энэ нэг ингэчгээр тэр нэг өөлөхөр барилдаа байхгүй ер нь. Шүүгийн давааны барилдаа шиг л барилдаанууд болж байна. Сайхан тус хоёрын барилдаанч тэр туган чөчөрөхөд тэгээд зам нээлттэй байх шиг байсан дөө. Яг болгоны Батэрд нь Арангаа Батэрд нь хоёрын барилдаан бас сайхан барилдаан тэгээд үнэхээр Арангаа Батэрд нөлөөлж хэлээ л дээ. Нөлөөлж хэлээ тий. Яг зүгээр даваа явсан бол нэг шүүг рүү бас байж болох юм да. Гэж харж байсан зүгээр аль нэг даваанднаас гончогтой тунах юм болов гэж болгоны Батэрд нэг бодож байлаа тэгээд таанд донд Арангаа Батэрд нь сайн байна тэгээд энэ жил бас Арангаа аймагт цолны тааварт ороод ирэх хөөхтэй. Энэ ер нь саяны шүүгүрчгүй хүмүүс ч л нөгөө аймгийн баярнаа цолоо авах стейж хийсэн шүү дээ. Тэр хүмүүс л одоо гэсэн үг шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөөч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани
Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт шунхлаа компани. Mobicom Corporation энгийнийг ухаалгаар. Ориглон брэнд, Ориглон Амдрий. Ногоон усан үзэм Muscat Grape шин төрөл худалдаанд гарлаа. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Quebec дэх Титаны үйлдвэр. Rio Tinto-гийн Канад дахь нэн чухал эрдэс металлургийн цогцлбор 6 үйлдвэр нь 100 хөл бөмбөгийн талбайг хамрах хэмжээтэй. Үйлдвэрлэлээс гардаг титан өндөр температурт тэсвэртэй тул эсэх онгоц, сансрын хөлөг үйлдвэрлэхэд нэн чухал юм. Мөн цэглэн станцад өрнөөр хэрэглэгддэг энэхүү түүхийдийг боловсруулж хүндрэлтний хөгжил дэвшилд том нэмрээ оруулж байна. Rio Tinto. За тэгвэл шүү дээ. Мобор эхлээд комор төгсдөг өөрөн телефоны оператор. Мобор эхлээд комор төгссөн. Ухаалаг төхөөрөмж гар утсаа хуваан төлөх нөхцөл өргөдөг. Хиймэл оюунд суурилж зээл авах хамгийн өндөр боломжийг ч тооцож өгдөг газар гинэ. Хөөш. Mobicom юм шүү. Арус гэж амтан байхгүй л та. Энэ нь тэгэд өмнө нь авсан утсаа буцааж өгөөд шин төхөөрөмжийн өмнөөс асуулаад авч болно гинэ. Уу яг хуучин утсыг ч аваад шинэ олгож өгнө гэсэн үг байхгүй да. Зээлийн эрэхтэй тааруулж бидэн ч төхөөрөмж зэрэг авч болно гинэ. Mobicom. Түрүүнд надад хэлсэн шүү дээ. Том зургаар нарнаа. Хөөс. Би хэрэглэж шүү дээ. Би тэгээ зээл авч болох юм уу? Хүн болгонд нээлттэй хэлгэж юм болох байл үү? Наадгаж олжвол гар утсааныг сольж хэлсэн. Mobicom зээлийг хамгийн таатай нөхцлөөр. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах төхөөрөмжтэй бүгдийн асаах чадвар өндөр хэдүүлээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Үнэний 100% цэвэрсүү дээжсүү. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Хөгжил дэвшилд хамтдаа түгжээлэх Rio Tinto Group 150 жилийн түүхтэй Rio Tinto Group нь хөгжлийн суурь болсон үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд түншилж ирсэн. Тухайлбал Азид бүгд найрамдах Солонгос улсын POSCO, Японы Nippon Steel, Marubeni, Америкийн нэгдсэн улсын Tesla, Европын BMW, Ford, Inobat зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудад дэвшилтэд аргаар нэн чухал түүхийдийг олборлон нийлүүлж хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт шунхлаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дээжсүү
монголчуудад зориулав. Хялбар байла. Монпэй. 6-гийн давааны граф руу орж харъя. Алтан гэрэл Аранбаатардыг баяр дундгой өгтлөгийг өгөөдөө зохны юм битэрчиг гончгсүрэн ширнээр өгтөд хаас. Алтан гэрэл чи энтэй үлд төрөөр төлж ирсэн. Дашин төрөөр тэр. Тэ. Тэгсэн баха тий. Төрөө нэг төрүүлсэн шүү дээ. Тэгээ сүүлд мега төлд төрүүлсэн. Мега тавд төрүүлсэн. Бол мега дунлоо. Тэгс. Хөлд нь ороод юмсан тий. Цагаан сарын мэтэл та. Тэгэхэд төрөө төрүүлсэн. Төрөө төрүүлсэн тий. Тэ мега. Хадавар мега тий. За 8 бүх. Өмнөх жил нь Агийг төрүүлэх чи бас А гэдэг унсан шүү гэж. Аа. Энэ их гоё харсан шүү бас тий. Хөл тэсгэх. Зүү Газар дээр нь л төлж ирлээ шүү. Тэр Хурдан байлаа. хурдан. Гаргаа хавирцсан. Хоёр талдаа хавирна бас эцүүлтэй алтан гэрэл. Хөл мөхний залгаа юм гоё юм шиг. По. жил бол онцгой тийм нэмсэн гоё харагдаад байна та. Алтан гэрлийн үед. Сая баяраар нь ойр тус заал нь товор гарсан шүү. Үл бас. Цагаан сарын битүүний урд өдрүүдэд тааруулдаг. Тэгсэн ер нь бэлтгэлдээ орж байна. Одооноос л орж байна гэж хэлсэн. Тэгээд 2 сарын хугацаанд сайхан л бэлтэж байна. За. Ширнэдог сайн байлцсан шүү. Ахтар үтсэн. Тэгээ энэ давуулагын нэрөөсөө өгөхгүй. Тэгээ шинжиг авчаад тэгээ сүүлдээ дарахгүй үнд гүйцэгдэж байлаа. Тэг үнд гүйцэгдэж байлаа. Хоёр ч хүнд барилдаа яж гарчсан дээ тий. Тэгээд энийг унтчаад өөрөө тэгж лээ. Яалчгүй том юм аа. Та засч штэ тий. 3 ингээд татал байлаа. 3 талчээж. Энэ чинь 2 3 гаргацсан шүү дээ бас. Тэ. Өмнөөс гаргасан шүү. Тий. Тэгээ сүүлийнх дээр. Энэ үнд чи өөлөх юм байхгүй. Төгс байлээ тий. Аа. Байдаг юм аа нэг хүн нэг тийм өнгөтэй. Нэг яаж хараад ямар ч юм ийгээд нэг арга нь олохгүй гэдэг. Энэ дотор бол. Би яг зүгээр Бодвол арангаа явах байлгүй дээ. явна л та. Тэгээ шууд уулсан тэр гэж арай байхгүй л хөт тий. Арангаа явах тэгэл Гончгсүрнө. тий. Явах байлгүй. Жилийн тэгээд энэ залуучууд очдог. Хамгийн чансаатай аймгийн наадам ер нь Арангаа уус гэл Өөдөө байж Яг уу. хөөлгийн утгууд чинь. Ер нь одоо ч Тэгээ одоо чансаагүй амжилт байх уу? Аа. Хөдлөж зүүлж. жигдхэн нөгөө бэлтгэл сургууль чамбаа болцсон болохоор тараа явж болох тий. Тэгээ жоохон хогийн төвшөнд зүрхээ тэгээд тийшээ шахаа барилдаад идэг яваа. Аа. Тухайн бүх хүний өөр юу яваад аим байна. гэж байхгүй. Дээхэн үед бол байсан л ахalta тийш очивол гэдэг юм. Арай сул юм болов гэдэг бодол төрөөдөө. Тухайн хүний тэгээ од байна, бэлтгэл жилт байна. Ах нар байна. Тэгэл зэн зэл хөлөө байна л та тэр чинь. Тэгээд олон сайжуул дотроос ч бас доогуур даванд хоорондоо бас игүүлж гэнэ. Сайжууч би Тийм, яваад тийм дээ. дундуурнаас нэг юм ликэн гардаг юм гарна. Наадам гэдэг юм чи тэгээд өөр л баг. Тий шөний нойрноос Түрүү бүхий имижтэй хүн хааддаггүй юм шиг байгаа юм л дөө. Тэгэл харцаагүй түрүү хүн чинь тэгэл төрүүл байдаг шүү дээ. төрүүл хүнд бол тэгээд Гончгсүрн чинь надлаа унсаад барилдсан тийм. Тэгсэн баг тий. Аймгийн начин болж ирээ барилдсан баг шүү. Чорт начин. шорт начин болсон. Нодон ч начин болцсон байсан л да. Урчин начин болсон. Тийм шүү дээ. Тэр хинтээ барилдсан. Хоёр дээр үлээ. Гаястай санахгүй шүү. Уржин харцагтай барилдсан. Аа тэгсэн юм уу тий. Тэгсэн. Ховдын уу? Тий. Тийм үү. Нэг дээр үлээ хоёр дээр. Урчнынгийн ой гурав барилдсан баг шүү тий. Тий барилдсан. 22 он ч юм бол ой барилдсан гэж бодлоо.
Одоо саяны 6-гийн даваанд гарчихсан 8 бүх эрх улирал ер нь бүгд нэг цол агцсан орж ирэх магадлал өндөр. Гэхдээ ер нь тэгэл гарах байх болов. яг бүгдөө гэхэд бас хэцүү шүү дээ. Сумын заануудыг ч одоо бид нар төрүүлэхээр л аймгийн цол авах нь гэж ярьдаг шүү дээ. Аймгийн ачаал шүүгэрхүүл тэгэл заан арслан гэж л ярих байлгүй. Одоо тэгээ ер нь шүүгт төлсөн бүх зүйл ихэнх цолоо ахиулсан мэт чинь аймгийн начны барилдааны. Одоо бэлгүүтэй шүүгэрж байсан. Чулуунбаатарын мөнхөд гэдэг энэ Төв аймгийн Баянлэгрээ. Тэр чи одоо үзүүрлж байсан шүү дээ. Тэгээ одоо аймгийн арслан болчихсон. Жамбал дээр зэргийн арслан байх жишээ нэ тий. Мөнхөд одоо Эрдэнтийн үү? Эрдэнтийн мөнхөд. Тэгээ сая ирсэн барилдажсэн шүү дээ. Даваад авсан хэлцээс авсан бүгдээрээ цол арслан болцсон юм шиг байсан. За үргэлжлүүлээд тэгвэл 7-гийн даваа шүгэн дөрвийн барилдаа. Завхны хоёр үлдсэн юм аа. Тэгсэн баяр бямтарч хоёр үлдсэн. Алтан гэрэл баяраа аваад гончсрон бямтарчтай томж байгаа. Булганы Бат Эрдэнэд авсан бол яг үдээд энд ягаад нэг баруун хоёр нийлхийг нэг харах л байсан тий. Гончсронтэй юу? Тий, яг нөгөө бас нэг сум тавиул тий. Бас эвгүй гэж мэдх юм. Тэр зүүн ташаа чи бас нэг аван бас. Тэгээ их шүг рүү орж болов гэж ярьдаг нь тэр л байсан л да. Тэгээд боломж хомс л байсан шиг байна. Өөр хүмүүстэр бол тэгээд нэг л найтвар төрөхгүй л байсан да. Яг бусдын юм тийм гэж юм биш. Тэгтэл ер нь Ямдар чинь тэр айгүй хурд унсан шүү дээ. Ер нь ширнэн л зуурсан юм л. Урт хүнжтэй баруун давуулаад тэр дорн авчих юм дөө тэгэл. Одоо зүгээр баруун хажиж мордоо энэ сууж мордоо чинь ингээд хүн хагас сууж өөрөө тэнцвэр алдаж идэх байхад нөхөр өөтөн зүгээр босоо шүү дээ. Байран дээрээс авчаад исэн. Хөл их урт тэгээ энэ гуйны болч тэр мундаг том юм а тий. Энэ л борчлээ. Тэр хойд. Тэр нь 20 мянаас барьсан баг. Одоо үнцэд. Тэр стейгэр морчих шүү дээ. Хонгоных нартлыг харахгүй тэр. Ямар вэ? Тэгээд болч наагаа сая зогсож байгаа. Аа. Верташ уу хоёр үл энэ чинь хоёр талд хоёуланд нь хавир нь итэн. Та барилжсэн үү? Оо би барилд унжсэн. Гоё тий. Залгаагууд нь. Тан дээр алтан гэрэл начин хоёрын барил дээр ямар болчихсон? Би нэг зоолгож мөргөөл өшөглүүлэл унжсэн. Аа. 23 оны цагаан сарын аймгийн чухал барилдаанаар Төрүүлэгт юм аа тий. төрүүлэгт аймд үлдээд. За ингээд шүгэн дөрвийн барилдаан бол бас сонирхолтой болсон. Үргэлжлүүлээ үзүр төрөний барилдааныг харъя. Тэгээд үзүр төрөнд үлдэхтэй хоёр бүх маа нэгийн даваанаас хойш хэн энийг үлдгшөрөд болж гарч ирсэн бэ? Би Нямживыг навар 3 сумын зооны том барилдаанд төрүүлчихсийг сайн байна гэж хэлсэн чинь тэгээд гончигт дороо байцсан л да. Нямжив бас гончигоос өрчүүл бас гайг үзэн шүү. Энэ навар ер нь унахгүй гон шүү дээ. Батсан бүр угтаалаар төрүүлээд их сайн том бүрэлдэхүүн өндөртэй барилдаанд төрүүлээд байгаа байхгүй. Саран цогт бас л их сайн байгаас юм. 2 сумын зооны дорн. Тэр саран цогт ер нь сайн байгаа гэсэн. Саран цогт чинь давхар хамх гэж яваад бол. Тэгээ дахимдаа баруун дахим дээр нь таарсан л да. Тэгэл ширүүлчихжээ. Баянгарын сумын газар бэлэг сайхан бомбой ширэн документэрч алтан гэрэл болохоор зингэл одох хэрэнчин дэрч тариатын зүрэн мөнц гасэрвэг дармаагийн мөгтлөг Баттэрдэн бай. За түрүү үзүр. Гончиг зүрэн чин залуугийн барилд бас нэг үзүүлж ирсэн юм. Сайхан бэлэг гэ 5 дэн залуутай үлдээд нэг ойролцоод барилдаан болоод. Бүхэн өрөөнд. Өргөөд. Өргөөн 4 төрүүлж нэг үзүүлж ирсэн юм уу? 5 төрүүлж нэг үзүүлж ирсэн юм. Нийтийн Монгол, Солгов, Сумын зооны 2 аймаг зэрэг 5 төрүүлсэн байсан юм. 5 төрөө нэг үзүүртэй орж ирсэн. Алтан гэрэл чи өөрөө Сумын зоонд үзүүртэй, аймаг зэрэг үзүүртэй байсан. Энд үзүүрлээд 3 дахь үзүүр
болж байгаа шүү. Аймгийн чинь барилданы төрөвтэй. Аймгийн чинь нэг төр байгаа тийм. Тэ нэг төрөвтэй. Бас 3 англи үзүүлж байгаа юм байхгүй юу? Тийм ээ тийм. Үзүр аймгийн чинь үзүр аймаг зэрэг үзүр бас мундаг үзүүлэлт шүү. Бүгдэнд нь үзүүлсэн төмөн нэмбэр л ачин байдаг. Нийтийн Монголоос хэлээд үзүүлсэн байдаг шүү дээ. Үзүүлсэн авраг Монгол. Тийм цаатал дээр нь тохиомготой наалла ашиж байгаа. Төрүүлж мөхний хөлбөр бол алтан гэрэл ачингаас явсан юм байна шүү дээ тий. Тэг борооч биш л дээ. Ер нь нэг ингээл үзэх гэсэн. Өөрийнх нь яг энэ өдрүүл их даацтай орж ирсэн байх шүү дээ тий. Хавраа бол Энэ нэг ч юм дээ. Томрохтын тийм цөөхөн барилддаг. Барилдах хүртээ ер нь төрүүлж гэдэг бас л тийм айхтрал үндэ. Цөөхөн гараа ер нь их сайн барилдчихна. Яг одоо ингээд дивжээр ороод барилдсан барилданы нэр нь хайгаа үзэр цөөхөн. Маш цөөхөн барилдаа дээр намдаа голдод төрүүлээ. Тэгээ барилдаа чанар сайн тий. Дор унаагүй. хөл тавиад тавирсан юм шүү дээ. Шилдэг спортуудыг одоо жинхэнэ гоё төгс үндэсний хөлөд оруулж ирж байгаа бол энэ л үнэ байна да. За аймаг зэргийн ачин золтой хөгчүүдийн барилдаан бол бас ийм сонирхолтой, үзүүштэй олон гоё барилдаантай болж өндрөссөн. Тэгээ ялчгүй гончиг сүрэн алтан гэрэл гэл хоёр чичнийг бол нэгийн даваанаас хойш л ер нь олон хүн таамаг төшүүлсэн. Таамаг бол нэг зөрүүг бас ийм барилдаан болсон. Гончиг сүрэнч тэгээд арай онцгойлтой энэ ид дотор бол. Аймаг зэрэг төрүүлж байгаа юм бол бас. Тэр нь алдаа энэ бахалтай барилдаануудыг харж байгаа. За дараагийн одоо барилдааны хараас болон бол хамгийн булангаа үзэгчтэй хүндээ хүргэе. За энэ хамгийн болон энэ бүх хинбэ гэд бүхэн өрөөндөр явж байгаа болонгод бол бас бүх үзэж байгаа залуучуудаа мэдээлэл хүргэх зорилго тийм болон байгаа. Үндэсний их баярын наадамд аймгийн цолтоодоо цоож төрүүлсэн бүхий нэр юм бэ? Энэ цаг үед. 21-р зуун те. Энэ бол тий. Аймгийн арснаас бүрэн төгсөрсөн. Орол шууд төрүүлсэн. Тий, ер нь хэдэд 4 хүн байдаг лөө тий. Жоо. Бодвол тэр даншиг наадам эднэрт ч одоо тэгэл зөндөл хүн байслах л та тий. Яг одоо барилдаж байгаас гэвс. Үндэсний баярын наадамд бол яг 2000 оноос хойш тий. Бүрэн төгсөн орвол төвдөө авраг байна. Боцоор авраг байна. Орготл. Тий, байлдаг төрүүлсэн гэдэг тий. Батсар авраг бол аймгийн цолтой байсан ярих юм лээ л дээ. Бүрэн төгсөн авраг хоёр бол. За оргодлогоо төвдөө авраг хоёр ч юм бол залуу бүх. Оргодлогоо бол уржил дундгууд үзүүлсэн гэдэг. Тийм үү. Нарийн зан өгсөн юм гэж цолтой л байсан юм шиг л. Төрүүлсэн хүнд нь л зан өгсөн мэд шүү дээ. Жимтэй дундгууд үлзийтэй хүнд. Тэгээд тэр борон жим өдөрж гэж мормол үйдэг сөрхий хүн биш. Одоо энэ гавьяат адил биш аав хүн л дээ. Борон жим өдөрж сайн баг. Тэр чинь мөлгөөч хийж оргодлогооч хийж тийм. Тэр хүн байж байсан. Тэгээд ер нь ураг цолгүй залуу хөөс төрүүлсэн төвдөө авах юм шиг ба тийм. Зэрэг байсан. Зэрэг байсан юм шиг байт. Тэгээд одоо зөвхөн бүрэн төгсөн оргол байна. Дайны жилүүд юм шүү тийм. Тэгээ 30 оны зэрэг нэг одоо тэгэл бас мамын логотой үлдээл одоо тэгэл төвдөө арга тэрээр хооронд ямар барилдаа бас одоо байхал сэтэв болдог шүү дээ. Тэгээд орсон сэтгүүлсэн тэгээд юм лээ. Тэр жилийн барилдаан л да. Өдөр хараг болгож. Тий, одоо яг бичлэг юм нь үлдээгүү. Нэг хэсэг нь бол төвдөө авраг бол унсан байлаа гэж ярьдаг. Төвдөө авраг давсан байлаа гэж ярьдаг. Тэгээд улс төрийн бас юм орсон ч юм уу тий. Одоо дархаа авраг тэрнээс хойш дахиад 6 төрүүлэл гахалтай л бохолтой төвдөө аврагч. Мамын лавгон тэр одоо нэг саяын тэр барилдаан тэрнээс нь тэр цаан урагч бас тусгай юм байсан биш. Тэр юм ийгүү байглаасаа төрсөн гэхэд. Яг гоо нэр нь бол нөгөө үндэсний их баяр наадам гэдэг нэр шил болохоор ч яг сүүлийн 100 жилийн юм яригдах хол та тийм ээ. 10 жилийн 10 засаг биш юм чинь тий. Тэгээ ер нь бол үндэсний их баяр наадам гэж нэршилж бас өөрөө гоё нэрлэлтэй. Яг одоо ингээл улсын баяр биш, төрийн баяр биш, үндэснэрээ гоё наадж байгаа. Энэ агуулга ер нь байнга яриасаа, байнга хэлж яриад дэлгэрүүлээсээ ер нь бол үндэсний их баяр наадам төдөн он гэж явах нь заавал хойсголын тэр оймох хэсэлээ тий. Тэгээс л гэж боддоо шүү дээ. Ардын төрийн наадам гэдэг их байна. Үндэснэрээ баярлж байгаа. Бүгдээрээ л баярлдаг шүү дээ. Тэгэхээр
үндэсний их баяр наадам гэдэг зүйл яг одоо өрн төгс аврал нийцгэл юм байна л да тий. За хэдүүлээ хариултаа баталгаажуулъя. Монгол Улсын аврах бүрийн бүрэн төгс 2012 оны ардын үсгэлийн 91 жилийн он баяр наадамд 9 даван төрүүлж аймгийн Арслан солноос улсын Арслан солыг хүртэж байжээ гэж. Энэ бол бас энэ цаг үед бол 21-р зуунд бол ялангуяа маш гоё амжилт. Энэ асуултыг бас ингэж нөгөө оруулж ирснээрээ одоо энэ улиралд бол сүүлийн хэдэн жилүүдэд аймаг цэргийн арслангууд энэ аймгийн сортой бөхчүүдийн Улс аймагт оролцож байгаа оролцоо дээрээс нь одоо энэ чансаан тогтмол бичигдэж байгаа аймгийн арслангууд гээд сайн бөхчүүд маш олон байгаа. Тэгэхээр энэ амжилт давтагдах боломж энэ жилийн хувьд юу н байгаа юу? Цаашид юу н боломжтой юу гэдэг талаар бас ярилцсан бол. Боломжгүй зүйлч гэж байхгүй. Гэхдээ одоо цаг үед ч одоо болчихсон байж тээ. Ер нь бол чангуудыг гээл ярихаар урт цаслангуудаас л ярих гэж хэлэх байх л да. Миний хувьд бол яг зүгээр алтан зоожийг хараад урд жилнүүдээ унсан унааг одоо барилж байгаа хүмүүст унсан давхсныг нь ярихгүй байна шүү дээ. Унсан агуулмжийг харахад бол магтал бол бас байх. Тэгээд одоо сайн гэхэр чи бас тухайн өдрийн юм болох гээд байна л да. Энэ жил нөгөө өсгөөг бас их хүмүүс хараад хүлээлттэй байсан. Тэгээ хоёрын даваад Баянгор аймгийн Арсланбаатар шууд унсан. Тэгээ залуучууд нэг их юу яхаараа бас хүмүүс хариуцлага хүлээлгэхээр тэрэндээ бас жоох юу гардаг юм шиг. Сэтгэл зүйн дарамтанд их орж ирсэн үү? Хүн болгон чи сайн барилдах хэрэгтэй, төрүүлэх хэрэгтэй гэхээр би төрүүлэхгүй болохгүйгээ дотроо бодоод байдаг юм. тэгээ бас тэр сэтгэл зүй бас нэлээ өндөр байх хэрэгтэй. Тэгээ багштай санжуулагч нар нэлээ ажилтдаг. Алдаан дээрээ ямар нэг нэр өвөө сэвэр надад бас чанга шүү дээ. Хоёрын даваанасаа хэцүү болчихсон. Сонгодоо мөнхөн өвтөгшил бэлтгэл сургалт хангацсан байгаа. Тэгээд уржины нойрон дээрээс л их юм шийдэгдэх байх л та. 11-ний шөнө яаж бодчих. Боломжтой зүйл гэдэг нь бүрэн төгс аваргал харуулчихсан. Харуулчихсан байгаа тий. Намбахын тал дээр ямар бодолтой байдаг вэ? За боломжгүй гэж нэрэн байхгүй л үлээ болох л үлээ тэгээд 11 онд ч одоо их ой болоод олон бүх барилдаад тэр бүх хүн цолоовн да ялангуяа бүрэн төгс авч бас тэрүүр нэр бичигдэж байсан шүү дээ. Тэгээд 2000 онд цог хоёр тончдөг лөө. Тэгэл 90 цолоо авч чадсангүй гэж үзмжил хойтон шууд нефт явуулсан шүү дээ. Нефт явахдаа наадмын юм сорилго дээр их сайн барилдсан юм байна. 12 оны Улсын урахын сорилго дээр 4 төлсөн байна. Улсын энэ өргөнд болсон сорилго дээр. Батэрдэн өсгөөд орцгоо ирүүлдэг. Тэгэхээр 4 төлдөж байсан. Сугарж байгаа начинтай барилдаж байсан санагдаж байна. Өөр хэнтэй бол их сайн барилдаа тэгээд 4 төлдөж байсан шүү. Ер нь их л сайн байгаа юм шиг харагдаж байсан. Тэгээд улсын наадмаар л яг тэрийг хавтсан да. Харуулсан. Тэгээ одоо аймаг золтууд боломж байгаа. Боломж байдаг. Тэр хүйдэл одод хийсэн 512 дээр уугнаа бас яаж барилдаж илээ тий. Тэр ч харагдаж илээсэн. Тэгээд ер нь боломжгүй юм байхгүй. Тэгээд дүүнрийн заавал нэр зохиж шилж бас филм нэр төлөөд яах вэ тий. Болно. Боломжгүй байх шүү дээ. За бидгүй энэ нэвтрүүлгийнхээ эхний хэсгийг үзэгч та бүхэнд хүргэлээ. Хамгийн булангаараа ус дараах зүйлсийг ярьж сэтгэлдээ хуваалцлаа. Ингээд үзэгч та бүхэн бүхэн өөрөө нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтрагч байгууллагуудын реклам зар сурталчилгааг хүлээн авч үзээд нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр иргэн уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Энгинийг ухаалгаар Mobicom. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үнэний 100% цэвэрсүү дээжсүү. Supreme аккумулятор. Уг найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор.
Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой. Хүүтэн асаах чадвар өндөр. Тэтгэлийн удаан, эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орон даяар Шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусах шгүй эрч хүч Supreme аккумулятор. Эмийн ургамлын хангаар хийсэн 100% байгалийн ундаа тэрэлж Сэлэнг брэнд. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Алс умард дахь үзэгсэн дуурхай. Канадын алс умард бүсэд орших Диавикийн очир эрдний уурхай нь Талангунд оршдог онцгой байрлалтай. Олборлолт явуулахад байгалийн хүнд нөхцөлтэй хэдий ч Канадын очир эрдний хамгийн том уурхайг ажилуулан хүндрэлтний хөгжил дэвшилд хөв нэмрээ оруулж байна. Rio Tinto. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Бидний мэдэхгүй зүйл бидний дотор оршдог. Зөн савин төсөөллөөс чилүү гүнгүнзгий. Эрх чөлөөтэй хүсэл тэмүүлээр дүүрэн асар томхож. Тэр чамайг хамгаалдаг. Бас адал явдалд бэлдэж зөрөгжүүлдэг. Тэр чамайг нээж, үргэлж дараагийн зүйлсийг эрэлхийлдэг нэгэн болгодог. Тиймээс л бид тэрхүү хүчийг бүтээхийг зорж таны шинэ хэр хязгаарыг нээн илрүүлэхэд тань тусалдаг. Апо үргэлж одоо. Эмийн ургамлын хангаар хийсэн 100% байгалийн ундаа тэрэлж Сэлэнг брэнд. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлаа компани. Alkaline шүлтлэг эрдэс тус. Апу компани. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Woo-home өрхийн үйлчилгээ. Тэрэлж Сэлэнг уламжлал шинжилгээг хослуулан бүтээв. За нэвтрүүлэгтээ хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Бүхий өрөө нэвтрүүлгийн 12 дахь дугаар үзэгч та бүхэнд үргэлжлэн урьж байна. Энэ удаа нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр одоо өнгөрсөн амралтын өдөр болсон 2 дахь өдрийн барилдаан буюу Дорнод аймгийн Баян улс сумын ерхий усрын сургуулийн 100 жилийн ой зориулсан аймаг цэргийн алдар цолтой 256 амхийн барилдаанаараа тоймо үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд нэвтрүүлгээ хүргье. За энэ барилдаанд бол бас ер нь эртний үед бол тун бас давгүй боломжийн сайхан хүчүүд маань оролцсон. Аймаг цэргийн цолтой хүчүүдийн энэ үйлрлийн 4 дахь барилдаан бол болсон. Хаалтын барилдаан гэж зааж байгаа шүү дээ. Аймаг цэрэгтэй хаалттай. Бүх цэрэг 6 сард болон тэргээр барилцах байлгүй. Гэ зарлж илээ. За ог барилдаан маань бол өнгөрсөн амралтын өдрийн нэм гарагт зохион байгуулагдсан. Шууд график руугаар авч тэ. 4-р оны онолт. Ганцхан сумын зам байна да. Тий, Бат төгшин төгсөрдөн
Мөнхбаатар Улзий сайхан. Хөсгөлийн Улзий сайхан ирж бас их сайн барилдсан шүү. Тэгсэн. Амгалан Адиас Бас их барилдаагүй шүү дээ. Улзий сайхан. Цагтаагийн мөнх хоёр л хамх уу. Улмэрийн бацаа дундуугийн жижигсэн Баатар жимжирэн. Комплект аваа мөнх юм Баатар хөө. Дүүрэн сар оргил Баатар, Төр мөнх Майнбаяр. Булганы Ганбаатар, Буян догтох, Наранбаяр, Аранган Цагт Баатар, Баасанжав. Өсгөлийн бүрэн догтох Баасанжав Нандид, тэ Ганчиг Тавхай. Усын мөнхөрдөн төмөр цоож Аранган Батгэрээс Сэрод билгүүтэй. Аранган жаргал сайхан Будагийн бат сайхантай. Ногорт таарсан. Төсөрд нь зүүний навцсан уу тий? Тэгсэн. Түш арслангийн зүүний навч уу гэж арсан. Төвшин чинь бас энэ үйлчир нэг цөөхөн гарсан шүү. Тий. Гэхдээ ер нь бас гарахад бас хичээл ер нь зааж л үлээ тий залууч гэдэг бол. 150 ч бас. Дуршлаг гэдэг юм ер нь спорт. Ер нь тэгээд бас бэртлэгэмтлийн саад энэ гараагүй ер нь улсын золтон бол асуудалгүй гэж боддог шүү дээ. Хамгийн замат төвшин гэх. Тий. Хамгийн арслан их ойрхон байсан. Тухайн үед бол ер нь бол цолгол ер нь өнөө юм маргаашуул болцсон байсан үе л дээ тэгээд. Сайхан тэгж бярлах гэж барилддаг болсон гэж ер нь. Баянгарын дүүрэн сарын арслан энэ өдөр бас их хатан багш харагдаж сайн барилдсан шүү. Төрөв бүхтэй тарччихсан. 4 сарын сайхан байна лээ. Сумын зам төгсөрд нь аймгийн очингуудын барилдаан дээр нэг дээр болсон шүү дээ. Энэ хүн бас гой зэрэгж байгаа юм байлаа дээ тий. Энэ хүн өвөл их дор унсан тэгээд Кватро. Нарбаяр. Нарбаяр. Энэ хүнийг би бас их өөр байна да. Жудсан шүү. Цолны таавар руу ер нь бэлөө нэрлэнэ. Тэр зүгээр Батуулдад унж байгаа энэ төр нь чимгүүл унжсэн л да. Сүхбаатарын Батуулдад. Тэг энэ дээр бол их сайн байлээ шүү. За гавтлаг. Бэлгийг бас л яригдан да. Төрөний барилдаа аймгийн арслангуудын таавар энэ барилдаа маань улсын золны таавар байлгүй дээ тий. Сайн барилдсан мөрчүүд нь Баатархог. Жага зүүн дархан хүнэлтэй. Зүүний наваад. За дархан талын наваад унлаа цаах. Хоёулаа зүүн. Тий, солгоож байгаа гэдэг нэртэй хүнэлтэй юм зүүн нь бол бас. Навс юм байна. За хавраа бас орсон ба. Чагтсан байна. Сүлжээд. Сүлжээ хийсэн шүү. Сүхбаатар усгэр аваа энэ хөвлөрийг явсан бацаа хүмүүс. Моо ер нь сувд шуудагдал ингэж идсэн дүү. Тий. Евро сайхан байлаа шүү дээ. Сүхбаатар. Өөр илүү дутуу юм уу? Тэгээ бас чинь даван дээр бас ураа удсан бүх юм байна. Олон жил өрөлдсөн. Бас нэг олонний анхаарал хилэмнаас холдоо тэгээд нэг сайхан тавирч болоод гоё болоод иржүүлээ л дээ. Хасан жонын дээр нэг их сайхан бяртаал хүндээ энэ дээр тэгэл энэ дээр нэг ингэж дарчиж үүдэг. Энэ Наймыг наацна. Мөнхөөрөө. За 4 сарын их сайн байгаа. Сүхтэр их сайн. Сэлэнгийн оргил Баатар цаа. Оргил Баатар чи. Оргилчны Батцорыг хаяад хэмондог барилдахын дээр гэж бодчихлээ гэж оочсон шүү. Тий. Дөрөв сарын ч одоо 40 зааны бас баха тий. Бүрүү барьтаа зүг хийдэг байсан. Энэ бэлгүүтээ 0-2 юм барилтаа байна. Билгүүдээ тогтмол аятайхан байгаа да. Билгүүд их сайн баг тий. Бас 2-3 жил барилдаг бах тий. Тийм нэг хэсэг цөөхөн юм багшаа. Бэртлэгээ 2-3 жил үндсэн баг шүү. 2 жил ав үндсэн баг. Намраас ер нь тогтмол гарч байгаа. Төгсөрдний барилт. Тийм зүүнээ навцсан. Зүүн газар дээр нь хэлчлээ. Тав юм хөр. Хөр хурц. Ламхуг.
Ламхүү чинь аймгийн гарцаг ламхүү те. Улс аймагт сая нэг шүүгэрсэн дээ. Тэ нэг сайн барилдсан шүү те. Тий. Ламхүү ер нь бас гайгүй сайн барилтаад байгаа. 5 доо 6. Ламбаа сайн байлаа шүү дээ. Өөрөөр Даваж ороод. шахатад зорж. Этэсрэн. Энэ өрөлдөнд ганц хавираагүй барилдаан дээ шүү дээ. Тий. Бусдын бүгд нь баруунаа барьсан шүү дээ. Баярчлаа шүү дээ. Хаврын нь сайн ороод л шүү те. Бас санаа маа айхтар шүү дээ. Этэсрэн чинь хөл сайтай учраас хавираагаа хийхгүй шүү дээ. Тооцоол сайн мэн те. Тооц айхтар. Тийм бэ. Яг гоо ер нь бол хаяхал л да. Гэхдээ бас хавирахгүй бас ер нь бол зогсчвал. Тэгэхээр л томорцож ирнэ. Өмнөх өдөр ширэн давг энэ өдөр төмөр цоож ярил үлдээд байсан да. Төмөр цоожийн ер нь бэлтгэл их сайн байх шүү те. Аа. Сая улс аймагт нэг их шиг төлөвчлөө. Тий. Төмөр цоо. Төмөрөөс жоохон чиг явж барилдахгүй байгаа л зүүн. Тэгсэн гээл хайчаал гэж зураал. Шоожсрон. Бацаа. Чаажсрэнгүүд хин бацааж уншиж хэлээ. Эрийг нь дарсаа гэж. Ер нь бол ийм мэдж байгаа л гэдэг хааш. Аа. Та засч ирсэн тээ. Ийм мэдж штэ юм. Зоож гарч ирэл довтлсон уу? Тий, ер нь өөрөө хараад эн чи өөрөө бас нөгөөх нь бэртаа штэ. Аа. Лүхгүй байна. Бадрал Арслан бархнаас ирж ярилдад бас 3 тавцсан шүү. 40 жирэмдэд хамжаа. Тий. Гончиг тохоос айгу. Шилтсэн. 3 доо төмнөс ингээ аваад авчлаа. Тий. Бадрал. Гончиг тохиорслон бас нэг жил гараа өнцсөн баг шүү те. Тэгээ хөл ер нь болохгүй гэж хэлсэн шүү. Хөл нь нөгөө нэг хагалгаанд орсон өнгөрсөн цомын барилдаан дээр нэг Өөрөн гатаа барилдаж чад барьсан шүү дээ. тий цэгдэн суудантай барилж байгаа даа гэж. хагалгаанд орсон. Хагалгаанд орсон уу? Орсон баг. Бас гүйж мууж байгаа залбуутай шүү. Тий. Сүрийнхээ ер нь тийм хөвгтэйсэн тий. Гой дэвдэг. Деп гэлвэл бид тэр. Гой барилдаанд тарслаа. Энэ наадхан ч муугүй шүү дээ. Тий. Гүртэн. Энэ бас хариултанд орохгүй гоё явраа шүү. Яг дээр нь бүтээр дээр нь тосчод. Цээжин дээр. Тэрийг хавирахтай энэ баруун гар нь ямар барьцтай байгаа тийм мушгаад сүгчүүд ах шиг нь те мөхөрдний Суухан горцсон. Сууган горцны барьцал. Гараа суугалж яваад золгоноос. За 4 давааны барилдаа бас олон гоё барилдаан болж өндөрсөн. Энэ дээр ярилцах юм байна уу? Шууд 5 руугаа орох үед үлээ. За 5 руугаа орсон. 5 руугаа орё. Нийтийн саналаар 5 руугаа орё гэж. 5 давааны ам. Экватор 40 жирэмдэг. Амгалан Баатарган Баатрыг. Нуухойр дөрвөн сарангаа. Бацааж гончиг тахваад. Көтлөг ширээ сайхан авсан юм байна те. Төр мөнгө төгс эрдэн. Наран баяр баасан жи. Төмөр саж үлгэдэ хоёр тонсон. Эний төгс эрдэн чинь бүр нэг шөгийн дөрөв рүү гарч ирээд нэг аймаг цэрэгт хөл авч найхтар унгадаг барилдаанд нэг төр мөнх хэрэг биш шүү дээ. Төр мөнх дээр нэг гэж тогтоож исэн да тий. Тийм улс аймагт уу? Аймаг цэрэгт. Нэг шүгэрсэн бох шүү. Аймаг цэрэгт нэг шөгийн дөрөв рүү орж ирсэн шүү дээ. Төр мөнхийг төрүүлдэг юунд барилдаанд. Өвлийн барилдаанд уу? Тий. Яа мөнх чаргал ингээд зүүнөө өгж жагаад ахтар ахуулаагүй. Мөнх чараа жилэт суртаа жилэт хийдэг болохоор. Төсөр чи улс аймагт нэг шүүгэн дөрвөлөө. Тийм ганцлах хаяад Тэгсэн. Батмагнаг хаяад. Тэ? тийм ганцлах юу саясан? Хандлагыг бас хаяад тийг орж ирсэн. Булганы гамбаа арслан гавьж байгаа юм аа.
Төгсөртөн 4 нэг өгшин шавнаар авах л да нөгөө. Тийм юунд юм бэ лээ? Эрдэнэт юм шүү. Хойлоо нэглэх ер нь идэр сайхан эдрийн шав Эрдэнэт чөлөөтэй. багасаа бие бинийгээ барилдаа юм мэддэг. Тэгээ их олон барилдсан болохоор төрөө нь хөлдөө алддаг байх л та. Ер нь хөл рүү яваагүй шүү. Төрөөтэй барилдах. Хөлт явахгүй. Актер хөлд ордог хүнтэй ер нь өрсөлдөгч бүхэн яаж өрмөрөө? Нэг л дулаацсан л шүү дээ. Доошод барилдах бах та. Тэгэхээр хүмүүс хөлөө алдах болж шүү дээ. Ичгээр. Дараа тийчээс хоёулаа чамд тусна. Хийж үзүүлээ гэж. Энэ үчи ер нь эрхмээ оруулсан юм шүү юм байна даа. Нөмрөө болоо. Тэгээ сугдаж шуудагдаж барилдаж одоо эрхмээ оруулсан л одоо яг л гарцааг барилдаа гэж. Бас гэж юм энэ жил бас тогтмолдоо байгаа шүү. Баасан ч юу? Энэ хотод жоон сайн байгаа шүү. Энэ хүний сэргэлт их гоё таарч байна. Хамгийн гарцаа 4 давсан залуу та. Ер нь алдрынхны ч тэгээд муу байна гэж болохгүй. Уналтын үед таарсан байж магадгүй, сэргэж магадгүй бас гэмтэлтэй. Сураа сэргээл гараад магадaltaй. Тэр дөөрөө нуруунд их вертаа юм дээ. Баасан ч бас вертал юм шүү дээ. Мондоо зүтгэлжээ. 3 үгшигч юу? 4 үгшигч байсан. Анаар баяр их зөөлөлт. За хөндлөн аваад Тэр нь талаар болооч байгаа юм л да тий. Картлекч өөрөө 100 талтай байна. Адилхан хоёулаа 100 золгоо сугдаа толгоогоо зөрүүлчих чинь тий. Дөрөвсөр бас энтэй зэрэгцээд мөнхөрийг хайцсан баха. Тийм. Төмрийн 4 сар. Тоног нь 2. Тий, тооцоо юу л. Томрхлоо. Билгүүтэй төмөрсөж 2 томсон тий. Билгүүтэй ер нь их сайн байх шүү тий. Тий, жигдхэн сайн байх. Цоожигдэх бас намхан их чиг жарслан байна. Энд ч том л доо. Ингээд явуул энийг гон бас хайхад хэцүү шүү дээ. Өөртөө тохирсон мөхөө. Энэ гоё барилт амс шүү. Зөөрж уншихад. Бас хөмрөө орцсон сайн байна. Тэгс өмөрсөн. Боцоо ч нь бас лаймгийн начин сайн барилж ирсэн мэт ангилалтаа бас. Сумын заан л 2 төрүүлсэн. Сумын заан дээр 2. Сумын зааны 2. Аймгийн начин нэг шүү хүрч. Сумын заан ч бас унхаа болцсон байсан шүү. Аа. Мондор зогсдог юм. Сулмгхан тэгээд. Чойч баяр гээд төрүүлчлөө. Баяр гээд төрүүлээд Говолтой төрүүлж говолтой дараа нь төрүүлж авсан тий. Жилийн дараа чимгээ авсан. тий. Тэр нөгөө 8 сар эднэр хоцордог барилтаа. Тий. Улаанбаярын Батцааш гэж ийм залуу байна. За 6-гийн 5-ын давааны барилдааны өмчлөгнүүдийг бас үзлээ. Энэ дээрээс ер нь хамгийн онцлог барилдаа ер нь юу вэ? Та бүхний бодлоор гандан бүрхний засчихсан дээр 4 сар. 4 сар сайхан байлээ. Ер нь бас олон барилдаагүй шүү дээ. Нэг толгоо бочод барилдаа. Тэр чихний нэг бас чихэн нөгөө хугараад яачаар бас барилд түүн байж тэд нар ч барилд тий. Бас тийм шүү дээ. угархан гайгүй шүү. Угарчаад энд нэг ингээд урагдцсан. Тий урагд. Тэр нэг хөдөлгөөн ихээр цус гараад ирсэн гэж ярьж ирсэн шүү. Тэгээд тэрнээс хойш барилдаа Мукватрийн барилдаа байна да энд бол одоо. Тайлбарлал. Тэр золгооны барилдаа бол төгс байна уу? сугдаад явж байгаа нь.
хуулийн гიშгэгдэл энэ төр. Хэлэхэд бэрх байна гэж юу? Ноёлч маань өөг 2 өнөлдрүүлэх шиг болсон шүү дээ тийм. Мухадар арслангийн саяны барилдаг наабахыг эхлэхэд яриадсан. Эрхмээ аварга шиг л ер нь болцсон юм шүү дээ гэд. Энэ барилдааны одоо яг энэ байрц байрлал алхам шиг энэ өөрт нь хамгийн тохирох эхний хөлбөр байж болох уу? Барилдааны агуулга тийм шүү дээ. Тэгээ нэг өгшин шавнаар ахлаа тийм ээ. Элбэг орцуудаар нэлээ хийсэн. Эрхмээ аварга дагаж. Надад бэлтгэл цуг гараад. Тэгээ сургуультай байгаа. Тэр нь элбэг харцагч өөрөө хэнд ямар барилдаа таарах вэ гэдгийг сайн мэддэг юм шиг байна л да. Шиг үүдэлтэй. Одоо энд ингэнэ гэдэг. Эсвэл харцгаа ярьж байсан шүү дээ нөгөө хутгаар ер нь элбэг харцгаа ер нь хэлсэн гэж. Одоо манай ангийн хатан бүвэ гэж залуу байдаг нэг иймэрхүү хутгаа хийдэг гэдэг. Тэгээ тэр заагаал тэгэл тэр нөгөө 100 хутгаа их сайн болсон гэж. Тэгэхээр одоо тэр хүнд тийм их заахад ингэж сурнаа гэдэг юм уу те. Биеийг нь онцлогт ингэж болно гэдгийг л мундаг мэддэг юм уу гэж ойлгож байна. За тэгвэл бас онцлог барилдаан бол Мухадар арслангийн барилдаан бол ялчгүй бас нэг өөлөхөд бэрх барилдаан гэж харж байгаа юм байна. Үргэлжлүүлээ 6-гийн давааны ам мохтол авсан байдлыг хамтаарья. 6-гийн даваа 8 бүх Мухадар дүүрэн сар. Мухадар дүүрэн сар. Дүүрэн сарын шүүс нүм. За баг Уржин бол шугурж ирсэн. Уржин баг тийм. Адилхан байсан. Монголын наран баярыг батцоо жаргалсан яа төр мөх төмөрцөөж томж байна. Төр мөх төмөрцөөж хоёрын барилтаа их удсан шүү. Тэгсэн. Хамгийн сүүлд үлдээд. Сааж утсан. Мухадар арслангийн гүйж байгаа нэг гоё харагдаад байдэ. Алхаа шиг намбаг гэдэг. Бүрштэй юм шиг. Зөөлөн хүн тий. Бүх тэгээд сайн шүү. Шүгийн 8 метрийг л нэр зохиж таамаглана гэдэг л хэцүү бах тий. Зүг шүү дээ. За Улаанбаатар хорц. Нэрлсэн 2 4 он бол даарч үлдээл бодоо шүү дээ. Нэг нь хасагдаа. 3 дээр тунаал, 4 дээр оноолтоор тааруулдаг гэдэг. Тэр бол тоос юм хэцүү л дээ. Нилээ олон өсөгчдөд тэгштэл бодно гэсэн. Ер нь тэгээд мэрэгчлэх. Сая тэр хавирхтан тэр дагаж мордож байгаа. Тэр Өөгөөсөө уулын тэгэхээр. Энэ зүү утгаа бас гоё орчд юм баруун дээр. Яагийн тий харж байгаа татгач тий. Анхудаа их шүгэн дөрөөр орж иж байгаа. Тийм баг. Ер нь анхудаач 5 туусан болов. Анхудаач 5 баг. 92 оных байсан баг тий. Тэ аварган л одоо тавс өрөнгө ангийнхан шүү дээ. Ширнэ. Гадлаг харцгын л үеих. 11 12 онд сумын зан залуу их сайн барилддаг байлаа. Өргөний сумын зануудын барилдаанд хамгийн ард тусалтай удаа явсан. Тэ сум нь арай тариат байгаа юу байлаа? Тариат. Өмнө нь өндөр улаан байлаа. Өмнө үү? Тэ. Нэг арай өөр сум болсон. Тариат. Бас тариат л та. Төмөрцөөж мордоо. Тэгш өрцнөөс. Тэгш өрс хүртэл барилдсан. Ер нь их утсан шүү. Энэ утсаа. Их шүгрүү үлэнг ороод ирж байгаа. Төмөрцөөж өндөр хэд бол? Өндөр шүү. 90 мөртэй байгаа байлгүй. 90 бий баха. 90 байгаа бах тий. Хүзүү их урт юм аа. Төрмөгчийн одоо энэ сургуулийн зуршлаг хийж байгаа баян уулын сайн шүү дээ. Энэ сумын хот. Тэр нэлээд бас тэмцэлтэй барилдах шиг болсон тийм. Төмөрцөөж нэлээд тулах шиг.
За тэгээд Төрөмөнх Арслан маань бас төрөлхөн нутгийнхаа сургуулийн 100 жилийн агаар бас үгийн амир орж иж сайхан барилдааныг үзүүлсэн. За ингээд 7-гийн даваг хамтдаа харъя. 7-гийн даваад их шүүгч шалгарсан дөрвөн бүх маань ямар ам авсан бэ? Мөнхбаатар жаргал сайхныг аваад. Амгаланбаатар төмөр цаачд. Амгаа бас энэ дээр үл их гоё барилцсан. Гарч ирэл ерөөс ажилласан шүү дээ, тэ? Төмөр цааж дээр. Тий. Төмөр цааж нь яг энэ өмнөх барилдаанд нэлээд хүнд барилдаа хийцэн л дээ. Тэ? Нэлээд явдаж барилдсан. Эцүүдрэлт энэ сонсон. Энэ Баян улсын энэ сургуулийн нэг захирал хүн 30 хэдэн жил захирал хийсэн гэж юу? Би өчигдөр бөхөөргөнд нэг тийм сонссон шүү. 30 гаруй жил сургуулийн захирал хийсэн гэж хэлсэн. Тэтгэврт батлаа хийж гинэ. Тий. Тэгээ сонссон шүү. Нөгөө манай ангийн хүүхд Эрдэнэбаатар гээд Баян уулаас хүүхдийн тэр надад тэгж хэлсэн. Сая яг л ирэх маа орох шиг. Босоогоорой. Ингээл олоор гаргаад. Тэр өдөр мөн хавирч шүү. Төмөр цааж 96 оных. 96 оных. Амгаа 2003 оных лөө. Хамгаа 23 оных. Амгаа 23 юм уу? 23 оных. Жилийн 22-т. Тий, хамгийн залуу аймгийн арслан байгаа хэл та. Хурцуу дундаа бол бүр залуу юм шүү дээ. Тийм. Хамгийн залуу хурц арслан ер нь одоо бодоод тахад Монголд. өмнө мэд бүр өмнө Өмнө өсгөөч бас энэ залуутар болсон шүү. Төв өнгөсгөө. Нямдарч өсгөө. Нямдарч өсгөө. өсгөө 18 он сүүлхэнд болсон байна. Тийм. 20 настайд аймгийн арслан аваад 21 оны хурц лөө 22 оны хурц лөө. Орхоо бол хурц болоход тэгээ удаач. Тэгээ 21-т орцолсон орхоо. Удаач. Тийм үү. 20-т дөрүүлээл. Тийш дээ. 21-т орцолсон. Орхон баяр арсан ч гэсэн. Хурцын тухайд Амгалан Сүхбат ч бас их 3 дурцсан 22-т орцолсон юм тий. Тий. Харангаа Сүхбат ч Сүхбат ч 1 жил хурцлсан шүү дээ. Тэгсэн. 22-т орцсон да. Ер нь 1 жил 3 сул авсан ч тий. Цэргийн очих. Хаврын зэргийн очих болоод тэгээ харангаа төрүүлээд дундгар төрүүлээд Хурцлсан тий. Залуу нь бол лавгаал байдаг шүү дээ. Зүгээр арслан дотроо бол 18 таарсан. 17 таарсан. хурц нь бол тэгвэл хоо. тийм баг тий. Орхоо энэ амгаа 2-1 л баг. Амгаа ч өднөгийн урцгэр чинь 21-тэй юм тий. Сараараа бол хөвөл бас нарийн гарч ирэх юм тий. Арслангууд гэвэл энэ томчууд ч их эрт арслан болсон байт юм л шүү тий. Гавыг арслан. Жаргал арслан. 19-тэй л ер нь арслан болсон. Гамбат арслан ч 20-тэй гэдэг. Ер нь лав дөржөөс өөр залуу арслан болсон бол байхгүй тий. 17-оос нааш л байхгүй. Хөнхбаатар арслан ч их бас байхгүй шүү. Залуу 19-тэй улсын цол авсан. 2000 онд арслан болсон юм зү. Тэгэхээр одоо 18 тийм. Тий. 19-тэй улсын начин боллоо. Тийм баг. Тэгэхээр Мөнхбаатар арслан их хэвчтэй шүү. 18-тай аймаг гарсан байх магадaltaй мэт. Хурцуу дундаа бол амгач хэдэн сар их бол мэдхгүй. Амгалангийн сарыг бол. Орхон баяр арслан бол 7 сар их. Яг 21-тэй. Тэгээ яг зөв юу юм л да. Одоо ч бол нөгөө цоол амжилтаар ирэн бэлдэг учраас хурцуудын үнцнийг бол хүмүүс хурцлж байна л да. Хуучин бол одоо 2007-8 оноос урагшаа чинь бол нөгөө авсан оноор нэрмждэг учраас дахид төрүүлэх шаардлага байхгүй зүгээр л 98 оны л арслан бол одоо 96 онд хэд төрүүлсэн өмнө хардаа л. Тийм нөгөө юу бас байсан баг. Ирэн яг тиймэр л явжсэн. Оноор ирэн билжсэн. Тэгээд 2006 оноос наашаа чинь бол нөгөө амжилтаар нэмэлт хүмүүс их олон хурцтай болоод одоо чинь 20 хэдэн хурцтай ч байна тий. Саран зам бол заан ч хурц байсан. Содон дөрч одоо бас залуу хурц шүү дээ тий. Эсвэл 2 жил дараа л дөрүүлээл тэгээ ус тийм. Улсын над нөгөө дөрөв үеийн даваач бас 90-д орж ил байна. Содном ч бас тэгж байна. Содном 21 юм байна шүү дээ. 20 онд төрсөн гэж ярихаар чинь 2009 онд цол авсан 8 онд улсад чоногийн бэмдэрч дуусах гэж 7 онд хурцуулж ирсэн байж тийм ээ. Тэгэхээр 21-т л хурцлаа хаа.
Соронзон болзон бол араагүй сүүлд Сүхбаатарт орцолж байсан. Тэгэл мөнгө авах энэ төр орцуулж зөндөө байна дүү. Өө ер нь ингээл харахад дан томчууд л шүү дээ. Тийм байна. Ирээдүйд бас л юу хүлээж байгаа гэдэг сонирхол байна тий. Золбоо бол 20 гарцсан бас 23 дөрөвтэй орцолж байсан бол да. 90 оны хүн гэдэг нь 2013 аймгийн зам бол 14 нарслан үлжсэн юм тий. Тэгээд цаашаа явж байсан. За тэгвэл 2 хурц царцлангийн төрөө үзүүрт гарчсан барилдаа нэг. Харъя. За нэгэн даваанаас хойш давсан бөхчүүдийг харуулж байна. Мөнхбаатар ч хэдтэй арслан байсан. Бас золоохон дууссан шүү. Арслангаа бол хурцаа бол сүлд орсон. Дорндын 95 оных бол. Тий. Дорндын дөрмөгч хоёртой арслан үжсэн шүү. Аа. Шин зэрэгтэй үлдээд шууд гараа үлийг авчиж ирсэн юм байна. Тий, шин зэрэгтэй үлдэж арсан бас тий. Тий, шин зэрэгтэй арслан болж ирсэн. Их залуу авсан шүү. Хурц суулаа бол тий. Тэг ер нь хэцүүлдэ 21-т урсаж хэцүү асч ил шүү. 18 тийм 19-т арслан болсон байх шаардлагатай. Би хойдон дахиад төрүүлж гэнэ гэсэн. Тэгэхээр чи энэ бол их тийм ер нь бол эвлгүй үнэ л үзүүлэлт. Яг хамгийн залуу арсан чинь логдорч ирсэн. Логдорч 17. Тий 17. 17-оос өмнө арслан болох боломжтой болсон. Хэцүү тий. Логдорч тэгээд хүүхэд байхын холдсон бас л доо үеийнхнээс энэ. За 2 хурц царцлан маань эдгээр бөхчүүдийг 7-гийн даваа хүртэл өдөг шороод туслаа төрөө үзүүрт гарч ирж штэ. Энэ 100 ирээдүйд тэгээд одоо ямар цол нэгэн даваанаас л хавраа ярьсан байл шүү дээ. Ганцхан адиа сүрэн дээр шуудаг суудсан дээрээс татсан. Бусдыг намда баруун зам аваад 4 удаа 100 аваад 2 удаа баруун авчихсан байлоо. Тэгж харагдчихсан шүү. За барилдааны бичлэг рүү орё энэ хариулагч. Говсөмбөрийн мөх хатраа дээшээ дэлгэц рүү өөрийгөө хараа л гарч ирж дээ. Өнгө хараад байгаа юм шиг. Ер нь одоо нөгөө дэлгэц тавьсанаас биш бүгд хардаг болсон. Барилж захтай хүртэл харна шүү дээ. Тийм болчиход байгаа маа. Та өөрийгөө харж байна уу? Оо хай нэг малгайгаа заснаа. Бидний шлээ засна. Энд дэр ганц төмөр ах амгаа дээр. Тий. Яг барилдаа одоо энэ дэр ингээл гарч ичээд хамгийн ойр байгаа нь л засвал байсан. Юу ярилцсан бэ? Амгаач өөрөө мянтаг үүсэхгүй ер нь барьцсандаа хүрэх гээд байдаг. Аа. Энэ дээр бас чи жоохон ноолохгүй мөг шилсэн л тээ. Аа. Тэгсэн чинь барьж яхаа гэл тэгээд 20 минут шүү дээ ер нь бол. Аа. Тэгээд нэг 7-8 минут л барьцсан баг. Тэгэл авцсан шүү дээ ойлоо. Нэг болчихно л гэж бодсон байх л да тийм ээ золгоо. 2-3 байсан юм. Эхлээд Мөнхбаатар жоохон гүгэдсэн тэгээд авчээл даахаа гэдсэн тэгэл чинлээ. Хоорондын харьцаа хэд байсан бэ? Барилдааг байсан уу? Барилдааг байсан. Аа. Тэр урагшаал гэхээс биш энэ бөхөр өндөл барилдаг. Мөнхбаатар бас их цөөхөн барилдсан шүү дээ. Амгалан 4 дахь тойрон дүнжлээ. Чаар явдаг 4 даваад дундуур. Яа мөнхөр тунах. Мөнхөрт байсан тий. Харихны мөнхөрт байж. Тэ аймагт төрүүлж ирсэн юм аа. Тийм мөнхөр дэмс тий. Эхлээд хавираагаа хийсэн юм биш үү амгаа. Энэ сугдааг гаргачих байсан. Тэр. Яа. Нараас нь дагж шүү аягүй зүрх дагж. Амар дагж байгаа сте. Ölüm идэж байгаа юм шиг тий. Ер нь бэлтгэл сайтай хүний шимжилтэй 2 гараа дагаад хөхний яваад нэг гэдэг чинь гүйцээ дагаад байгаа сте. Яг ургам шиг юм уу гэдэг. Тэг дагаж сайн хүний шимжилтэй. Энэ ба. Энэ баруун сугдааг л гаргах байсан. Аа хэцүү шүү. Тэр энэ дээр бол тийм их гэдэц хүн дээр бол тэгээд хэцүү шүү дээ. Их хурдтай тесрэлттэй. Гой барилдаа. Өнцөр дөрөвний барилдаа бол хурц гаргаад өвлүүлэх гэж шатааг хөлтэй байсан. 2 өдрийн барилдаа ер нь өг хүмүүс төрүүлсэн. Цаагүй төгс гэж хэлэх хүмүүс нь. Төгс сайн байлээ. Аргагүй болоо гэх. Энэ хоёулаа сайн баг. Алтан гэрэл амгаа хоёр аргагүй сайн байгаа хоёр нь тэгэл үзүүлж л. за үзүр төрөний барилдаан дээр сэтгэл. Өвлөх юм алгаа өнөдөр тэгэл төрүүлэх үнэтэй ч. Аа.
Манай улаалцгнах чи юм. Ер нь өөлдгөө юм биш үү те. Оо харагдахгүй. Харагдахгүй. Төгслээс л да. Засаж байгаа бөхөө төрүүлүүлэх гэж л гардэн штэ засуулж чинь. Би амгаагаа ер нь сайн байгаа хайчих байх гэж бодож л гарсан гэдэг. Тэг яг дотор бодлоос л да. Квотер сайн байна шүү гэдгийг мэдчихлээсэн. Нийт магадлалын хувьд бол нэг хэд байсан бол би бол амгааг ер нь нэвт явчлаа л гэж бодчихсон. Би энэ төрүүлнэ гэж бодож байсан. Тий. 50 биш үү? 50. Тэг юу адилхан шүү энэ хоёрын барилдаанууд тэр ирж байгаа нь. Хоёр талаас Мөнхбаатар бол яг амгаа бол яг золгоод өөрийнхөө барилдааны хийж. Мөнхбаатарын тэр хөдөлгөөнүүд бол арай л нэг хүн тэр мэдрэмжийн тэр өөр өссөн шүү. Бас амгаагийн тэр хавраанууд бас гоё шүү те. Гоё. Энэ янз хавирсан шүү дээ. Даацтай. Тэр мөнгөтэй нэрийг харж байгаа. Набагийн тэр ганцхан адьясрынгийн нөгөө бас хөл рүү хамаагүй яаж болдог болох тэрийг л дээр л хавирсангүй те. Тийм зүгээр л өөрөө бас юу бодсон мэдэхгүй л дээ ер нь л те. Тий. Бусдын бүгдийг хавирсан шүү дээ. Хавраа дутуу орох, хавирч тэнцвэр алдуулах, эсвэл дөрөв үл араас нь очих гэдэг юм уу нэг араас нь юм залгаад байдаг шүү дээ хавирч юмс. Улаанбаатарын хавраа тийм юм байхгүй. Шууд тэнгэр харж байгаа шүү. Тэгэхээр тэр юм их үл амар орж байгаа шүү. Барьтаа хүн тэгээд барьцаа авчихар тэгээд хэцүү байдаг байх л тоо. Илүү өсөн дээрээс сороод авах шиг байсан тий. Тэгэл өсөн дээрээс авирч. За энэ барилдааны араас ингээл үзүр төрөө рүү бүх хотор арслаг ороод ирэхэд наабах. За албан ёсоор тааварлуу ингээд энэ хүн яалтч орж ирэхээр боллоо. Ийм сайн байгаа ч тий. Одоо таавар дэвшүүлгэл бүр 16 он ирэлчих гээд байгаа шүү дээ тий. Нөгөө орцуудаа яах вэ тийм ээ. Оюнгэрлийн Наранбаатарыг яах вэ? Одоо энэ хоёр хүнийг яах вэ? Нөгөө Монтогоо хоёр хүнийг яах вэ гэл. Тэгэл араас нь төмөр цоож гэл зөндөө хүн болол явчихлаа. Наранбаяр маасан ч гэл нэрлээд тахар зөв 16 болчих гээд байгаа юм шиг. Наадам бол өөрөө бас шал өөр. Хаташ нэг бэртгээс өмнө нь бол ерөөсө байнгын л их нийт байсан л дээ. 2 жилийн өмнө бүр өндөр явчихсан шүү дээ та мөгрөө тий. Улсын аймагт төрөлцсөн өнгөд чинь тэгээд. Гэтэл улсын наадам бас өөр шүү те. Шал. Тэгээд чинь цолны 90 бгээд байна шүү. Тэргүүрээ тэгэл авар гарслангууд нь дээш шахал барилдсан шүү дээ. Тэгээд улсын наадам бүгд сайн байхаас гадна тэнд нөхөрлөлийн үнцэн багш шавийн барилдлага эвэй олон юм багтж байгаа юм шүү дээ. Багш нь шавьягаа авах, найзыгаа авах гэл маш том юм тэнд донд бас яваа да тий. Зөвхөн барилдаанаас гадна. Хоёр сайн байгаа хүн бол тэгэл тунах магадлал нь бүр өндөр болоо явж байгаа. Тий, ер нь л тунах шүү дээ. Тий. Үлдээл хоёр талаас гарч ирвэл тунаал явж шүү дээ. Одоо оноороо арслан дөрүүдээ бол гараад ирэхэд гантлах харцагд дөрүүд татсан байвал яах вэ? Нараа маань байна уу гэдэг болов. Тэгэхээр цол оноос өстэй тавилангийн л асуудал юм шиг өмдөө. Тэгэхээр улсын цол, аймгийн цол, сумын цолч тэрээс тэгэл хувь тавилан л байж ижил авт юм шүү. Тэрээс тэгээд сайн болгоомж бас авт юм уу юу? Мэдээ сайн бохос нэг том үзүүлэлт нь мөн. Тэгээд зарим нэг хичээ зүтгэж авна, зарим нь угаасаа өөрийнхөө барилдаанд бас эрдэж авна янз янз л байх юм да. Тэгээд сан хүмүүсийн хүссэн хүлээлтэнд хүрэхгүй ч бас цол нь дараад оруулж төгөөгч байна тийм. Тэгээд хурц чадсан цолтон, багтаж чадсан цолтон гэх нөсгөө заа ярьдаг шиг л. Янз янз л байх тийм. Өстой янз янз та. Яг одоо ер нь бол нэрлж байгаа одоо цолны тааварт оруулаад Ленин аавн гэж сүлсэд эзэн нэг давтгал юм л дөө. Хожимч юм уу? Цол өнөө биш гэдэг л тийм. Одоо Мөнгөнбаатар бол гарцаа авахгүй цол аавна гэдэг үсэн тэгэл авсан тийм. Алтуурыг нь чинь. Тий, тэгээд ер нь бас нэг анх өдөр байна л да. Нэг наадам нэгээр дуусахгүй гэдэг шиг. Яам. Энэ үнийг л явж авсан шүү дээ. Энэ үнийг л өдөр төрүүлнэ гэхэд тэгэл төрүүлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэрлж байгаа улсууд маань билет нь авах. Тэгээ явандаа бас үлцэхэд нь авах. Өөрсдөө хийчихэл. Зарим нь яг 1-2 жил ингээд дор унахаар шантрах юм бас ажиглагдчихэл байх шиг нөгөө урдных шигээ тууштай бэлтгэл хийхгүй. Жохон залгардах юм харагдчихлаа. Тэгээ Мөнгөнбаатар Алтуурыг хоёрын хувьд бол тийм уухгүй бэлтгэл хийсэн. Тэр чинь бол
нэг хэсэг нутаг өсвөөр Монгол даяараа барыг хүлээж аваад авсан. Тийм. Ер нь тэгээд хамгийн гайхалтай нь тэр нэг 10 хэдэн жил форм алдахгүй. Ер нь бол манай улсад бол яг цол авсан нэг үлгээгээр одоо иргэдийн Монгол хүний онцлог гэх юм сэтгэлгээ тий. Зүгээр гадны зарим улсуудын үнэлгээ ч юм бол тэр хүний олон жил тэгж ууггүй, тууштай, тасралтгүй явсан илүү хүнлэг гэдэг. Тийм ээ. Тэгээд энэ одоо тэр нь одоо илүү их тийм гой чадвар юм аа. Энэ бол одоо чан сайн юм. 10 жил тэр формыг хадгална гэдэг чинь одоо тэгээд өөрөөс нь өмнө төрүүлээ залуу цол авчаад болцсон хүмүүс дунд нь байж байгаа ч юм тийм ээ. Тэр үеийг нь баг зарим нэг л хайрцсан гэж цол авч байгаа юм уу тийм. Янз янз л. Одоо уулзах чинь ашиг таварт хэдэн он орж ирсэн. Тэгэл бас л нэлээд олон жил явсан шүү дээ. 18 оны нач юм шүү дээ. Тэгээд одоо 2011 оны хавар сумын заануудын барилдаа ингээл одоо оюун болд жимд ондан гончиг тавхай золбоо ана мана бүгд багтал төрүүлжсэн юм шүү дээ. Тэр үед л за одоо гарцаагүй цол авчижээ. Гэл яригдчихл байсан. Тэгэл ингээл хүлээгээл. Яг хөө нөгөө ажил амьдралаа өгөөл би ч өөрөө хожуу барилдсан. Тэгээд ундуур нь бас нэг вертэж гэмтээд нэг сууйс гэдэг нэг хэсэг яваад. Тэгэл бас олон жилийн дараа авчаад би бол хүний хөдөлмөрийг үнэлдэг юм уу цаанаас нь гэж бодсон шүү дээ. Тийм бас байгалах. Тий. Сумын зад би ч өмнө говьд ажилтдаг тэгэл тэр өдөр чи ирээд урдаас ирсэн тэгэл гэрт ирээл ивчжсэн чил. Унаатам авт гэсэн оч гарахгүй мө гэдгсэн яах гэсэн чи. Тэгээд дараа нь тэгээд нэг хүмүүс юу ячих нэг бодогдоо салтдаг юм аа. Нэг тэгцсэн бол гэдэг. Тэгээд очисон тэгээд тэр өдөр нэг арайд нэг өмдтэй байсан юм. Тэр олон би бол тэрдний дундуур юм цохоохгүй шүү дээ ягаад ч. Яг нэг шөвг зэрэг бол байгаад юм л да. Тавтав. Тэр олон үний голоор гарна гэдэг ч бас. Тэр олон сайн улсууч тэгээ нэгийг нь нураагаал би тэр зайд нэг эвтэйхэн тэгсэж яагаад нэг эвтэйхэн. Тэгвэл гайхмаар л дөрүүлжсэн л да. Тэр бол санаас гардаг. Дараа нь өргөнд бас нэг 6 дараалал өмсчихэд нэг туг таарч байгаа дээрээс сонь санагддаг шүү. 6 дараалал өмссөн. Тий. Дараалж юу? 5 дараалал тэр өмссөн. Сумын зарах тий. Ахын өмсөж байгаа олон гой бичлэгнүүдийг бол үзчихсэн. Гэхдээ ер нь энэ сумын зааны барилдаа нэг эрт бичлэг гэж тачаа хажим их шүү дээ. Эртний тэр барилдаанууд нь тэр бол үгүй нэр бас ийм барилдаан болж исэн юм уу тэр ихэ. Манай жагаа чи хин нав сандгүй нэг бас дахимж байгаа. Жоо нэг 4 дахин шүүгүрс шүү дээ. 4 дахинд нэлээд сайн улсуудыг дахин шалхаартай нэг хийсэн барилдаа энэ тэр сонир барилдаа тий. Казак нэг одоо волейбол тоглодог шалхаар гэнэ том залуу хэлж байна. Волейболч. Тэрнтэй бол зөвхөн хөлдний яваа тий. Одоо нэг хөндлөн болцсон нэг зураг миний авсан нэг зураг энэ яваад тийм да. Тэр мөр бол бас сайн байлаа. Зээж нэг хөлийн авсан чинь давуулаа шийддэг лээ нэг тааза давуулаа шийдчихсэн. Хойлоо хөндлөн болцсон тийм зураг байдаг шүү. Хойлоо дээш харцсан. Тэгээ газраас өндий. Тэгээ дээр нь таатарч байгаа. Гарт нэрэг гэж гэх юм нэг заримдаа нэг тийм болчиход байдаг ш. Нөгөө зорготой нэг явахад бас нэг хавирахт нэг ингээд нэг жижиг хүн болохоор тэгээд нэг биеийнхээ өнгөд гарчдаг юм шиг. Манай үе дотроос ч амар хүмүүс зөндөө байсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч Mobicom Corporation энгийнийг ухаалгаар соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани үргэлж өдөө Апу компани Supreme аккумулятор бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах төхөөрөмжтэй бүгд асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн Монгол орн даяар Шунхлаа компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Үлэмж тээвэрлэлтийн Дампер бомб. Rio Tinto Group баруун Австралид далайн 4 бомбтой. Эдгээр бомбоос жилд 330 сая тонн төмрийн хүдэр шингэрүүлсэн байгалийн хий. Давс зэрэг түүхийдийг Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудад нийлүүлж байна. Бомбоос 250 орчим хөлөг онгоц тасралтгүй тээвэрлэлт хийж хүндрэлтний хөгжил дэвшилт
хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto эмийн мургамлын хангаар хийсэн 100% байгалийн ундаа тэрэлж Сэлэнг брэнд. Ясана. Энэ төлбөрүүдийг өндөр гарах нэ. Вүү хоом үйлчилгээ таны сонгосон багц болгон хөнгөлөлттэй. Тэгж болдог байсан юм. Болно штэ. Байцаар. Интернетний хад юм хурдан байна. Төлбөрний хад юм хямдхан байгаа юм. Үгүй нэрээ. Бас түрүүнээс хойш юм хоолой сонсогдоод байна. Сайн байцгаана уу? Бүх холболт бэлэн боллоо. Одоо илүү хурдан, одоо илүү хэвлэлтэй, одоо илүү чөлөөтэй. Воо! Rio Tinto Group-ийн олон улсын үйл ажиллагаанаас танилцуулж байна. Дэлхийг хэрсэн тээвэр логистикийн систем. Ашигт малтмлын далайн тээвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг Rio Tinto Group нь баруун Австралид 17 хөлөг онгоц эзэмшиж, жилдээ 230 онгоцны флотоор бүтээгдэхүүнээ дэлхийд дахинд нийлүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto эмийн мургамлын хангаар хийсэн 100% байгалийн ундаа тэрэлж Сэлэнг брэнд. Детокс ус нь утаанд хорцсон идэрхтнүүдийг тань хорвоожуулж халамжлал. Venu Detox. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани Rio Tinto Group-ийн олон улсын үйл ажиллагаанаас танилцуулж байна. Бүрэн автомат төмөр замын систем. Rio Tinto баруун Австрал дахь төмрийн хөдрийн 17 уурхай 4 бомтыг холбосон 2000 км төмөр замын системтэй. Тус бүр нь 2.4 км урт бүрэн автомат галт тэргээр тээвэрлэж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto. Үнэний 100% цэвэрсүү, дээжсүү. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлай компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дээжсүү монголчуудад зориулав. Хялбарвэла Момпей. Аймаг цэргийн цолтой өгчүүдийн улирлын шансааг тэргүүлж байгаа 5 бүхний графикийг хамтдаа харъя. Амгалан нэг донд шүхтэй юм байна Тий. Тэг цаажаас илүү болчиход байгаа юм байна. Амгаланбаатар тэргүүлж байгаа. Нэг төрөө нэг үзүр нэг донд шүхтэй. Төрөөс нь 5 онд байна л дээ. Нэг төрөө нэг үзүр, нэг дунд шүхтэй. Алтан зааж нэг төрөө нэг үзүртэй. Амгалан ч нөгөө талхчгэрээ донд шүхтэй үзсэн дээ. Тий. 4 урцултад 8 төлж байсан. Цоож нээлтэн дээр төрүүлээд талхчгэрээ үзүүлсэн. Өсгөөр талхчгэрээ төрүүлээд цагаан сар их шөв. Мөнхбаатар сая төрүүлээд. Мөнхбаатараас их шөв байгаа юм шүү дээ. Их шүүг байлээ. Их шүүг. Тэгээ төрмөг бол сая 8 төлсөн. Өмнө Бодорондын болгоны авилтанд төрүүлсэн. Төрүүлсэн. Тий. Мөнхбаатар тэгэхээр талхчгэр цагаан сар 2-1 дээр хөө. Нэг барилдаа талхчгэрээ 4 үзүүлсэн. Цагаан сар ч юм болохоор амгалан төрүүлээд гантлаг үзүүлээд өсгөөр төрүүлсэн. Одоо энэ аймаг цэргийн барилдааны энэ улирал 5 барилдаан болсон. Энэ тэргүүлж байгаа 5 бүхчүүд говийнхан Зөв аймгийн 5 зал байгаа даа. Тийм байна те нэрэ. Тий. Хинти Сүхбаатар Шацаан аймгийн 3, Говьоос 2 хүн байна шүү. Говьоос 2. Бас сони үзүүлдэг шүү. За ийм сүүлийн барилдаа ч Говьо 2 тэгсэн Говьо 2 хурц 4 үзүрт гарчиж үлдсэн шүү дээ. За аймаг цэргийн цолтой өгчүүдийн энэ улирлын чансаа бол ер нь ийм байгаа. Яг оноо өгжүүл албан ёсоор байгаагүй. Яг нөгөө дэвжээ цэгмэн дээрээс босон цовруг барилдаануудыг шүүж гаргаж ирсэн чансаа байна. За дараагийн болон энэ бүх хинбэ гэдэг болонгаа хамтдаа хөргий. Энэ их амархан бохоо. Набах баг алгасцсан дээрх шүү. Тэрээр Монгол бүхийн өргөөний албан ёсны цуврал барилдааны 4 ангилалд төрүүлжээ. Уг амжилт 5 ангилал болох
болон үргэлжлэх боломжтой гэж. Тэгтээ ийм бүх юм зөндөө байгаа шүү дээ. Албан ёсны сурвалж хэрэгтэй. Англиэр хэлэхээр чинь сумын зан аймаг зэрэг улс аймаг. Одоо аймгийн ачиг гудагч 5 англи гэхэр чи одоо ер нь залуу бүх нийтийн Монгол гэдэг ихээр юу ах юм бол гончиг сүрэл их дараагийн үзүүлэлтэнд гончиг сүрэл их олон төрүүлэхээр юм бүгдийг авч мэдхээр юм байна. Нийтийн Монгол. Ань чи бас өсвөр орно гэсэн үг тэгэхээр. Мэдгүй одоо яг ямар асуултсан юм. Монгол бүхий өргөөний албан ёсны цуврал барилдаанд өсвөр цувралд орох уу? Орно шүү дээ. Орох юм даа юм шүү дээ. Тэгвэл би асуултаа буруу хэлсэн байна шүү дээ. Нийтийн Монголоос эхлээд тэгтээ би тоолоо явчихраа. Өсвөрийг юу оруулаад. Одоо чинь пүрүүгээр чи өсвөр төрүүлсэн, сумын зан төрүүлсэн, аймаг зэрэг төрүүлсэн, улс аймаг төрүүлсэн. 4 англи гараад авчихсан. Зоргоо гэхэд сумын зан төрүүлсэн, бас 4 англи аймаг зэрэг төрүүлсэн, улс аймаг төрүүлсэн 4 англи төрүүлсэн. Золбоо сумын зан төрүүлсэн. Сумын зан төрүүлсэн. Аймаг зэрэг бол юу? Аймаг зэрэг төрүүлсэн, улс аймаг төрүүлсэн. Батүлцээ сумын зан төрүүлсэн. Аймгийн ачингууд барилдаагүй. Улс аймаг төрүүлсэн, аймаг зэрэг төрүүлсэн. Гэтэ энэ англи нахаар нэгээр нэмэгдэх боломжтой гэдэг байна шүү дээ. Гончиг сүргийнх болохоор чинь нийтийн Монгол. Нийтийн Монгол. Сумын зан аймаг аймгийн чинь аймаг зэрэг 4 улс аймаг орвол 5 болох. Гончиг англи эхлэх магадaltaй л хата. Магадлал өндөртэй. Магадлал төрүүлсэн гэхэр ч юм. За хариултаа шүү даач. Асуулт бол гэхдээ яг төгс өгч чадсангүй өвчлөр өсгчтэй. Арангаа аймгийн Хотон сумын яриад аймгийн начин Батбаягийн гончиг сүрэн. 4 английн барилдаанд одоогоор төрүүлчихэд байгаа. Улс аймаг төрүүлэх юм бол 5 английн барилдаанд төрүүлнэ гэж байгаа. Тийм. Тэгэхээр чинь бас юу л дээ. Энэ цолгоо залуу гэх юм барилдаа нийтийн Монгол чинь бас ер нь бол арай өөр барилдаанууд л та. Нийтийн Монгол чинь нөгөө нийтээр бөхөр бачилдгүй барилдах хэрэгтэй гэсэн журамтай байсан. Тэгэхээр тэр нь төрүүлчингүүтээ дараа нь цолгоо залуу гэх гээд нээлттэй цолгоол бүгд барилдаг. Тэр ч хоёр өөр төрлийн барилдаа л да. Тэр хоёр чинь салгах юм биш үү? Салгана. Тэгээд дээр нь дахиад сумын зан аймгийн аймаг зэрэг бараг 5 төрүүлчээ 6-гаа хүлээж байгаа юм биш үү те? 6 хүлээж байгаа юм. Янз. 4 английн барилдаанд төрүүлсэн хүмүүс одоогоор яг 5 англи төрүүлсэн хүн байгаа юу? 4 англи чинь пүрүү гардаг юм болоо да. Өсвөр төрүүлсэн. Зоргоо. Гэхдээ энэ дэше бүрүүгээр зоргооч бас 4. Зоргоо бүгдээрээ адилхан юм. Сумын зан аймгийн аймаг зэрэг улс аймаг гэхээр зоргоо энэ хоёроос өөр бас байгаа. Зөндөө юм. Гэхдээ ховор шүү. Яг болохоор байдгүй шүү. Сэрэг ч өсвөр төрүүлсэн. Сумын зан төрүүлсэн. Төрүүлээгүй сумын. Төрүүлээгүй. Тий. Аймаг зэрэгт үзүүлээдсэн төрүүлээгүй хөө тий. Улс аймаг төрүүлсэн. Сэрэг. Өсвөр сумын зан яаж барилж ирсэн? Улсын зан өсгөрөө? Биш нөгөө Хорц өсгөө. Хорц өсгөө сумын занд байхгүй л дээ. Шүүгүрч амжаагүй цолоо байсан байна. Харин улсын зан өсгөрч өөрөө бүгдэнд үзүүлсэн гэж ярьж байлаа шүү дээ тий. Тэгжилээ. Ямар ч байсан нэг сумын зан 2000 хэд оны намар үлээ сумын зан аймаг зэрэгт төрүүлсэн шүү дээ. Төрүүлсэн. Тий. Аймаг зэрэгт төрүүлсэн ч үзүүлсэн айл нь байгаа. Улс аймаг төрүүлсэн. Чинь бүр айл эрт баг өсвөр байхад төрүүлсэн баг шүү. Тий, өсвөр тахад төрүүлсэн. Өсгөө юу? Тий. Улс аймагт уу? Аймаг зэрэгт үү? Тий. 2000 оны аймаг төгсөндөл. Пүрүүгэрчийг нарийнхан бол нийтийн монголчууд төрүүлгээрээс гэж байна шүү дээ. Тэгээ барилдсан чинь одоо их л ганга юм ийсэн билгүй. Хэнүүч барилдсан гэсэн. Гарын даамаа хүмүүс нь ажилласан юм байсан. Чи харуус барилдаг юм байна гарах. Хатаж ярьжсэн тийм. Тэгээ гарсан чинь нэг нөхөр өөрийг шилдэд байсан гэж ярьсан. Тэгээ шилдэд байхаар шууд сойлол явцсан чи. Угаасаа чи барилдаг. Тэгээ баригдсан. Тэрүүчээс манайхан зарим нь бас ганц нэг өөр нэрмэр хийгээд ороод барьдаг хүмүүс байгаа л та тэр чээс энэ дээр харагдчихлаа. Тэгээ манай тэр дараагийн сайч зөнтэй хүмүүс байж дээ өнөр нийтийн Монгол очоо барилдаад төрүүлсэн үзүүлсэн хүмүүс харагдчихлаа. Тийм манай үеэс ч одоо нөгөө уул нь уусгаралт Эрдэнэт нэг төмөрч өдөр аймгийн нэг. Тийм анхныхт нь төрүүлсэн гэж тийм. Самжуудаагаар барилддаг. Төмөрч өдөр Уран мандлын Болдбаатар нэлээ тийм. Тэгэл Лавгсрын амгалан гэл олон хүн байсан дөө. Усын амгалан гэж ихсэн барилддаг байсан нийтийн. Банзрагч гэдэг усын залуу байдаг байсан. Зарим сүүлд өндөр сумын зул аймаг лаас л та. Энэ ганга мөрөнгөө сүүлх үед өөрөнгө нэг эмч залуу нэг ихсэн барилддаг байлаа. Одоо тэр Одсрон Арслантай тэр нөгөө даахны хашаад яриад байгаа. Гамайро. Тэр чинь ихсэн барилддаг шүү нийтийн Монголд.
Төрүүлсэн баг шүү. Оо тийм. Баруугийн ам барьж бараг түрүү үзүүртэй ч байна. Аюу сайн барилддаг залуус. Оо бүх залуу юм биш үү тий? Бүх штэ тэр чи. Том барьж аюу сайн барилддаг гэсэн. Тэгээ уяач нь. Тэгээ уяач залууч. Ер нь олон хүмүүс бийтэй. Тэр одоо бөхсөний тухайн дугаарууд ингээ харангуйч байж байгаа штэ хүмүүс. Энэ дэрэн штэ энэ дэрэн штэ гэл хардаг. Сонноос Набахт сонин ном тоогоо гаргаж үзсэн үү та харин цуглуулга. Тоогоо алдсан. 1000 тоо зөндөө ном чи ер нь нэг 800 гэдэг юм уу? Бүхэн чиглэл нь. Аа. Тэгээ 800 яг нэг аль биесний яг бүхэн чиглэл нь 800 гаруй ном л гэдэг шүү дээ. Хэвлэгдсэн ном нь бол байгаа хуу. Бүгд хэвлэгдсэн гэж Набад байгаа нь. Тэгээ ер нь нийтээр гарснаар ингэ бүрдэх гээд бол ер нь нэг 10-аад ном дутуу байж магадгүй юм да тий. Шинээр гарсан марсан. Тэгээ морины нэг 500 гаруй ном байдаг. Оо 1000 гол гарсан. Тэгвэл гарсан. Мориныхын юмд бас их хүчээж их олон жил явсан дөө. Тэр номнууд одоо бас яг бүрэн бүртгэлтэй эсгийг мэдэхгүй. Манай ч бүхий ном цуглуулдаг хүмүүс нь бол тодорхой. Яг нөгөө тоогоо бас ингээд багслаа гаргачаад. Морины ном цуглуулдаг өнцгөө учраас яг тооноос гарч өгдөг юм аа. Нэрээ хэд хэд мэдэхгүй. Гэтэ төмнөр ярьсан шүү дээ тий. Нодлонгийнхоо тэр алтан цомын барилдаанууд та болохоор л их харагдсан болохоос инжлих бас их гэсэн шүү. Энэ заалны барилда 40 хэдэн барилда заалны барилда гэж хэлсэн шүү дээ. 48 байсан шүү. Тэгэхээр нэр энэ нэмэгдэл 40 гараа явчих юм шүү. 40 гараа явцсан. Инжлийн барилдаануудыг шансаар аваад инжлийнх нь их илүү юм лээ. Хоног алтан цом нь тэгээд сумын зана 10 өндөр нэмэгдэл 50 үрчих юм байна шүү тий. Улс аймаг бүр дийлэх хувьцэлж байгаа шүү дээ. Тий. Тэгээд цагаан сарын дараа аймаг болгон золголт бас хийсэлтэй барилдаа тэгсэн тий. Энэ төр орох юм бол тэгээд жардах юм уу? Тийм юм гэх юм шиг. За тэгвэл барилдаа маань үргэлжилсээр байгаа. Энэ 7 өдрийн барилдааны хувийг найруулагч. Удаарай. 3 барилдаантай байсан да. 3 барилдаа байгаа. Тий. Иргэний нисхийн ерхий газрын жилийн дархаа урс улны өдгөл илүү. Тий. 10 дархаа ургатай. Энд ажлын өдөр 5 дахь өдөр юм байлээ. Баянгар аймгийн Баацгаа. Норон Начингийн. Тэгээд Дэмүүл Арслангийнх бүтэн өдөр байсан лөө. Тийм байна. Энэ нөгөө хойшоо орж ирсэн. Тий хойшоо. Нэг хэдэн багийн барилдаанууд байгаа ч тэд ч одоо ер нь хойшлоод хойшлоо цуцлагдаад нэг нь лөө тэр юу цуцлагч шүү. Монголын хүчтэн үү? Тий тэр одоо тодорхойгүй хугацаар ихээр чи бүр хойшлох болов уу гэдэг чинь. Тий. Тийм баг. Наба ажиглажсэн би ингээд өмнөгөөр ингээд явж байгаа. Юу манлаа сумынхан арай өөр шүү. Тийм тий. Ер нь барилдаж залуучууд их олонтой газар шүү. Тэрнээс гадна ингээд хүмүүний бүтцэн энэ цээжнээс доош арай нэг өргөнлөг. Тийм. Ер нь барилдах гад гарч ирсэн залуучууд тачигдах магадaltaй ер нь арай өөр газар шүү. Тэгээд тэр зохион байгуулалтын тэр бүр шал өөр. Манлаа лөө. Тийм манлаасан. Бүх зохиож байгаа энэ төр. Би ч бас нэг яг зураг бүхэн тэр бүрдээлээд газар юм байна. Цоо. Би чинь цагаан сар мараар нөгөө өмнө гоён цогцөцөд ажилладаг байсан. Тэгэл тэрнгөр бас тойрол явж өгнө. Гэхдээ ер нь жоохон бүх төрдөг сумдууд нь тийм байд юм шүү. Хүний бодцоо байна. Ер нь их бол нөмөр стаз их сайтай шүү. Одоо ер нь тэгээд бүр тэнд очиход бол дорд чолом шиг хүн бол залуучууд бол ер нь байгаа. Байгалийн тиймэрхүү залуучууд бол ер нь нарийнхан доош өргөнлөг тийм ажиг залуучууд бол ер нь байгаа шүү. Паламзаа хоёрд барилдах багч бэртэлтэй байгаа юм уу? Бэртэлтэй ба. Палам самбай улсын аврагаас гараж хайгуулах юм уу? Тэгжсэн тийм. Тэгж яригдчихсэн шүү. Болгоны пүүжэтэй барилдаж байгаад. Тэгээ барилдахгүй юм болоо да. Өмнөх дугаараар бас нөгөө холбооны эрхийн нарийн бичгийн дараа гарч ирсэн. Тэгээд нөгөө бүх зэргийн барилдааныг зохион байгуулах талаар бас мэдээлэл үзэгчд өгсөн. Тэгээд бас одоо энэ бэртэлтэй байгаад бэртлээсээ эргэж ирж байгаа идэвхтэй барилж байгаа бүхчүүдийг бол бас бүрдэх юм уу гэдэг талаараас ярьж ирсэн. Би ер нь өмнөх дугаарыг өдөөгөр явсараад үзэж хамжаагүй л нэг нөхөж харъя гэж бодоод яваад байна. Сууж үзэж хамжаагүй л. За ерөөхдөө нэвтрүүлгийн цаг бол ер нь нэлээд төхөж байна. Нэвтрүүлгээ өндөрлөх хүн найруулагч. Ер нь болж байгаа юм надад тохиогоорой. Болсон уу? За бүхэн өрөө нэвтрүүлгийн 12 дахь дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хамарт маань аймгийн начин Сэлэнг аймгийн 5 хан бүхийн дэвжээний туслах
багш тасгалжуулагч за мөн энэ цаг үед улсын наадмын хөнгөнд заал танхимны хөнгөнд бас сайхан барилдж байгаа бүхчүүдийн бэлтгэл сургалтыг хангаж бас энэ олон сайхан залуучуудын хүсэл мөрөөдлийн төлөө бас хамтдаа зүтгэж байгаа улаалцганах маань өргөдөн оролцлоо. Ахын ажил үүс бүхий нэг сайхан зан үйл одоо багшийн үйл хэрэгт нь бас өндөр амжилтыг хүсье. Та бүхний ажил ч гэсэн өндөр амжилт хүсье. Багийнхаа судалгааны ажил. Манай энэ ч бол бүх бүтэн компьютер одоо аваад явдаг бол тэндээс ингээд маш нэг цаашид яшныг гаргаж харчаад явж олон ном унших хэрэг байхгүй сайхан. Бүхэл салбарт уг нь байх л хэвээр. Би ч өөрөө ч мэдээгүй юм набаг хэлэхээр мэдчихэж ш. Тэгэл өмнөхүүд ганц нэг бичлэг байдаг харс. Нээр нь л энэ төрүүлэл хүн хэлэхээр чи өөрөө ч мэддэг байсан. За мөн одоо өнөөдөр бид бүхний урилгыг хүлээн авч Жон Амир төрөлцсөн ирсэн. Монголын үндэсний хөгжлийн холбооны жагдгийн багийн гишүүн улсын засвал Балжинэмийн ган төмөр ахта амжилт хүсье. Мөрөн дээрээс бас олон сайхан аав өвгүүдийн мөрөөдлийг биелүүлж улсын золтон олныг төрүүлэх болтугай. За баярлалаа. Сайхан нэвтрүүлэлт оруулсан та бүхэнд ажлын амжилт хүсье. За өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран хөтөлсөн үндэсний спортын судлаач, үндэсний бүхий улсын тайлбарлагч Наранбаатар ахта баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ үрээд үзэгч та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгийн 12 дахь дугаар хүрлээ. Үзэгч та бүхний энэ 7 хоногийн ажил үйлс өргөж бүтэмжтэй өөдөө сайхан байх болтугай. Та бүхнийг Монгол Хотын босоо цагаан ямар өнд төгөхөд ивэж явах болтугай. Баяртай үзэгчтэй.